Өглөөний минь хатсан юм хаа. За 2025 оны сүүлчийн цуглаа. Гэхдээ үргэлжлүүлэн бид нэр алхасаар байна. Шинэ онд, шинэ эрч хүчтэйгээр, шинэ итгэл найдвар, шинэ хүсэл мөрөөдөл, шинэ Бурхны өгөх тэр бүхэл бэлэг эрч хүч дотор бид нэр цаашаа үргэлжлүүлэн алхнаа. Ирэх онд бид нэр маш олон зүйлсүүдийг хийх болно. Тэгээд бүгдээрээ Иохан номон дээр очие. Иохан номын 1-р бүлэг. За Иохан номын 1-р бүлгээс уншия. Эхэнд үг байсан. Үг Бурхантай хамт байсан ба үг нь Бурхан байсан. Тэр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм түүгээр бий болсон. Бий болсон юмсаас түүнгүүгээр бий болсон юмс нэгч байхгүй. Амен. Энэ ертөнц дотор байгаа бүх зүйлс гариг ертөнц бүгд түүнээс бий болсон. Бурханаас бий болсон байхгүй. Бурхан дотор бүх зүйлс байдаг. Түүн дотор ам байдаг. Түүн дотор мөхөшгүй найдвар бидэнд байдаг. Амен. Түүнд ам байсан бөгөөд ам нь хүмүүсийн гэрэл байв. Гэрэл харанхуй гийгүүлэхэд харанхуй түүнийг дийлсэнгүй. Яг л энэ гэрэл бидний дотор гэрэлцээр байгаа. Энийг бид нар өнөөдөр бүр итгэлээрээ тунхаглая. Яг тэгэхээр бид Христийг хүлээж авсан тэр цаг мөчөөс хойш ариун сүнс бидэнтэй хамт байгаа. Ариун сүнс хин юм бэ? Тэр Бурхантай хамт байгч нэгэн баггүй. Мөнхийн мөнхөд оршигч. Тэр өөр мөнхийг бүр эзэмшдэг. Тэр гэрэл бидний дотор байгаа. Бурханаас илгээгдсэн нэгэн хүн байсан ба тэр нь нэр нь Иохан юм. Иохан гэрлийн тухай гэрчилж бүгдийг өөрөөрөө дамжуулан итгүүлэхийн тулд гэрчил хийхээр иржээ. Тэр бол өнөөх гэрэл байсангүй, харин гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн ажээ. ертөнцөд ирсэн хүн бүрийг гэгэрүүлдэг жинхэнэ гэрэл байв. Тэр гэрэл одоо хаана байгаа гэж. Өмнө нь бол тэр гэрэл Есүс Христ бахан биеэр явж ирсэн. Одоо бидний дотор байгаа. Тэр ертөнцөд байсан. ертөнц түүгээр бий болсон атал ертөнц түүнийг таньсангүй. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнх нь түүнийг хүлээн авсангүй. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрд итгэсэн хүмүүст Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөв. Тэд цусаар биш, махан биеийн хүслээрч биш, хүний хүслээрч биш, харин Бурхнаар төрөхсөд билээ. Амен. Бид бол Бурхнаар төрөхсөд байхгүй юу? Би өөрийнхөө хүслээр, хэн нэгний хүчээр биш, Бурхнаар төрөхсөд. Энэ намайг бүр амар урамшуулсан. Өнгөрсөн өдрүүдэд нэрээ тийштэй. Миний амьдралд юу ч тохиолдож байсан. Миний дотор тэр мөхөшгүй гэрэл байсаар байна. Тэр ам байсаар байна. Тэрийг цааш нь би услах уу, аль эсвэл хатаах уу? Энэ миний сонголт. Ерөөсөө өөр хинч миний өмнөөс энийг хийхгүй юм байна. Хамгийн гайхалтай нь тэд бол Бурхнаар төрөхсөд юм аа. Бурхан хүсээд биднийг төрүүлсэн байна. Тэрийг мэдхэд би бүр амар баярлсан байхгүй. Тэгээд хүү болох эрхийг өгсөн. Яг Христтэй адилхан тэр хүүгийн эрхийг авч байгаа байхгүй. Хүүд ямар эрх вэ? Тэр бүгдийг эзэмшдэг, захирдаг, зарцуулдаг. Тэр засгалдаг байхгүй. Хаанчилдаг, ялан дээлдэг. Тэр эрх нь бас бидэнд өгөгдсөн хамтдаа. Тэр амин бас хамт байгаа. Амен. Тэгээд бидний залбирал бас өөр болох болжээ. Би өөрийгөө бас яг зүйл залбираад байна л гэж боддог байсан. Тэгэхээр бас л тийм биш юм байна. Саяхан нэг өдрүүдэд би нэг хүний төлөө амар залбирлаа. Тэгэл бүр амар шаналлаа. Бүр ингээд дээд цэгтэй хүрлээ, сэтгэл хөдлөл эмоц бүр тэгэл би
Бурхан таанда залбирч байхдаа хэлсэн байхгүй. Би энэ хүний төлөө яаж ингэж амар залбирч байгаа та энэ хүн бүр махцсанд нь шингэтэл ойлгуулад мэдрүүлээд өгөөч тэргээл. Тэгэл тэр хүн ойлгох гээд байгаа юм байна л та. Миний бодлоор бол тэгсэн чи ариун сүнс надад юу гэж хэлсэн гэж жинхэнэ золиосыг төлсөн нэг чи санаач гэсэн байхгүй. Йоо тэгвэл миний залбирх тэр залбирал хажууд нь юу ч юм бэ? Нэрэ жинхэнэ золиосыг Есүс төлсөн штэ. Жинхэнэ тэр хүний төлөө бүх зүйлийг зориулсан нэг би санах хэрэгтэй юм биш үү? Яагаад намайг санах хэрэгтэй? Би ер нь хин. Тэг би өөрийгөө татсан. Тэг би бурхан талархсан. Ариун сүнс та намайг удирцаар байгаад би талархаж байна. Өөр юу гэх юм бэ? Миний залбирлыг тэр дорн зассан байхгүй. Намайг чиглүүлсэн. Чи буруу залбирж ийнэ гэж бойл надад зогсоо. Жинхэнэ золиосыг төлсөн нэг тэр санах хэвээр. Түнс чамааг биш. Их бат гэдэг хүнийг биш. Тэгэхэд би ойлгосон байхгүй. Нөгөө залбирал нөгөө ингээл яана гэж тэгжсэн бүх зүйл байхгүй болсон. Тэгээд миний залбирлын юу шал тэр дараа өөрчлөгдсөн байхгүй. Нэрээ Христийг тэр хараасай. Христ өөрийнх нь төлөө бидний төлөө хүн төрлөختний төлөө тэрийг өөрийгөө яаж мах цусаа зориулсныг золиослсныг мах цусандаа тэр үнэхээр мэдрээсэ. Тэгээд залбирах ёстой юм байна. Түүнээс миний оролдлого бол зүгээр л өчүүхэн л байгаа байхгүй. Тэгээд би өөрийнхөө хүний хараа ямар амар залбирж юм аа. Хүний бодлоор би ямар их юм залбирсан бэ? Үнэхээр гимшсэн. Өөрийгөө айгүй их мундаг гэж ботсон байлаа л дээ. Тэгээд би даруулсан. Бурхан намайг тэр дорн шууд даруусгаж байгаа байхгүй. Үгүй чамайг санах ёсгүй. Христийг л санах хэрэгтэй. Өөр хэнийг ч биш. Тэр хүүг л олж харах хэрэгтэй, чамайг биш. Чамайг харж байгаа бол чиний дотроос Христийг л олж харах хэрэгтэй. Хүнийг биш. Хүнийг их бүхий л тэр бодол хүсэл, тэр бүхий л чармаалт ерөөсөө юу ч биш юм бэл. Тэр бүр үнэхээр устж үгүй болох ёстой юм байна. Миний дотор дахиад л тийм зүйл байгааг би хараад бурхан дахиад засаасай. Дахиад намайг тэр цусаараа угаагаасай билээ. Би дахиад шинжлэгдээ. Би өшөө болоог байна. Гэхдээ бидэнд итгэл найдвар байгаа. Юу гэхлээр Христийн дүр төрх бидний дотор бичсээр л байгаа. Энд би итгэдэг. Яг л ариун сүнс намайг удирдах штеп. Тэр наадтай тийм ойрхон биш штеп. Тэр намайг өдөр бүр юу хийж байгааг минь тэр харж байгаа. Яаж алдаж байгааг нь харж байгаа. Яаж сагсуурж байгааг минь харж байгаа. Тэгээ яаж амьдрж байгаа бүх л зүйлүүд тэр хамт байгаа байхгүй. Тэр залруулга намайг зүгээр өөрчилсөн үнэхээр. Тэгээд үнэхээр ингээд сэтгэл хөдлөөд эмороод гэл хитэн тусал нулимс унах гал тэгжээс цааш явдггүй бүр. Бүргээ цааш хичээд ингээд өмнө нь бол ингээд амар ингээд нөгөө нэг эмоцтой автдаг үеж юусоо цааш явахгүй. Цааш байлээ ямар утгагүй. Босч гэрээ зэрлээ. Хоолой хий. Тэгээд нөгөө нэг амар их нөгөө өөрийгөө өөр төрөө төвлөрчгөрч хүн чинь тэрийгээ л хараад байгаа байхгүй. Харин бурхан миний харааг өөрлөгөө Христ рүү авчирсан байхгүй. Жинхэнэ золиосыг төлсөн нэг чи хараа. Өөр хинч бидний төлөө өмнө нь амьдарч байсан хэдэн мянган жил амьдарч байсан тэр бүх хүн төрлөختний төлөө өөр хинч тэгж зориулахгүй. Хинч тэр зовлонг өөрөхгүй. Бас хинч дахиж хизээж түн шиг амилахгүй. Баяртай мэдээ юу гэж тэр амьд тэр гайхамшигтай хүчин бидний дотор буцалсаар байна бүр. Тэгээд ерөөсөө унтрахгүй ариун сүнс энийг ингээд бидний ингээд өдрөөс өдөрт ингээд тэр амьд үгээрээ тэр амьдшигтай тэр гал шиг ирдэг тэр үгээрээ бид ингээд дахин цэнгэлсээр байгаад би үнэхээр талархсан. Би яг тухайн үед яг л ганцаараа юм шиг мэдэрчээсэн байхгүй. Тэр мэдрэмжийг минь хүртэл бүр үлэнгээл явуулчих байгаа байхгүй. Би чамтай хамт байна гээ. Би чамайг залруулсаар байна. Битээ. Чиний залбирлыг чинь хүртэл би цэвэрлэх болно. Наад хүний залбирлаа зогсоо. Христийг хар. Тэр чиний төлөө, чиний гэр бүлийн төлөө, энэ улс үндэстний төлөө тэр зориултыг чи сан. Тэгэхээр үнэхээр бид нар хэн нэгний төлөө залбирахтаа хүртэл бурхнаас асуух хэрэгтэй байгаа хэрэг.
Хүнийхаараа хараад тий. Яг за энэ хүнд яг тийм л юм дутагдж. За энэ хүн санхүү дутагдж байгаа. Энэ хүнд байр, энэ хүн машин. За энэ хүнд нөхөр гэл тий. Хүнийхаараа хараад байгаа байхгүй. Тэгэхэд бурхан өөр юм хүсэж штт. Тэр хүний дотор жинхэнэ ам бүрлдээсэн. Иесус Христийг хүлээж аваасай. Үнэхээр би чиний төлөө үхээд дахин амьдсан. Би чиний төлөө одоо ч мөнхийн уулс өмгөөлсөөр байна. Тэрийг харах хэрэгтэй байгаа байхгүй. Бидний залбирал, бидний хараа дахин шинжилж байгаагийн төлөө бурханд үнэхээр талархаж байна. Үнэхээр ариун сүнс бидний бодож байгаас ч илүү ойрхон байна. Тэр биднийг бүр ингээд өөрийнхөө тэр ялгуулсан тэр Европосын оршихуй дотор ингээд авч яваад байгаа байхгүй юу? Нааг ерөөсө тэр гутраал, гуниад цааш нэг үргэлжлэлийг ерөөсө зөвшөөрөөгүй. Тэнд нь би бүр баярлаад байгаа байхгүй юу? Тийштэй юу ээ чи одоо босооч гэл. Тэгэл өнгөрсөн өдрөө 7 хоногийн турш надад нэг л юм миний дотор бүр дуу аялагджсэн. Тэр юу байсан бэ гэхлээр чиний дотор байгаа, миний дотор байгч нэг нь энэ дэлхийд байгчаас илүү хүчтэй. Чинийгээ сана. Энийг л чи сана. Энэ төг би өдөр болгон дуулаад дуулах тусам тэр нь миний дотор бүр итгэлийг бүр асааж ирсэн. Тийм штэ. Миний дотор байгч нэг нь энэ дэлхийч байгчаас илүү хүчтэй. Тэнд би итгэх ёстой. Түүнээс биш, нөхцөл байдалд биш. Хин нэгэн хүнд биш, өөртөө ч биш. Би бүр тэрийг мэдсэндээ би бурханд үнэхээр талархсан. Ирэх он жилүүдэд одоо 26 онд бид нарыг үнэхээр бурхан ариун сүнс үнэхээр ингээд энэ мэдчлэн энээс агуугаар биднийг үнэхээр цэвэрлүүлж үнэхээр хүчрхжүүлэх болно. Амен. Тэгээ бүгдээрээ үнэхээр тунхаглая. Юу вэ гэхлээр Христ миний дотор байна. Тэр заавал бийжиж гарч ирэх ёстой. Үүнд бид үнэхээр итгэх ёстой. Итгэл бол яг сорон юм байлээ үнэхээр. Еврей номоор бид нар аялж байгаа шүү дээ, тий. Тэгээд үнэхээр тэр итгэлийн баатруудын амьдрал надад бүр ингээ бодит болж гарч иржсэн байхгүй. Итгэл гэдэг бол одоо цаг юм байна. Итгэл гэдэг бол хаа байсан тэр ирээдүг одоо авчирдаг тэр сорон юм байна. Итгэл гэдэг бол одоо цаг гэж би бүр хүлээж авсан байхгүй. Би юунд итгэж байна? Яг тэрийг одоо хүлээж авна. Тэр чинь ингээ сүнсэн дотроо хүлээгээд авсан юм чинь махан бие юм бодит ертөнцийн гарч ирэх нь асуудал биш. Ерөөсөө. Хамгийн гол нь би зүрхэндээ хүлээж аваад тэгээд бас амаараа тунхаглах хэрэгтэй. Зүгээр ингээ бодоод бясалгах биш. Бид ярих ёстой. Сүнслэг ертөнцийн тэр хүчтэй өгсүүдийг тунхаглах ёстой байхгүй юу? Тэгээд зүгээр нэг хүний түрүүний миний залбирал шиг тийм хүний залбирал, хүний үгс биш. Бурханаас ирэх тэр хүчрхэг амьтай тэр үгсийг бид ингээд хүчтэй тунхаглах ёстой байгаа байхгүй юу? Амен. Тэгэхээр бүгдээрээ бас бурхан талархал өргөе. Түүнд хүндэтгэлийг өргөе. Амен. Би Крисмсаар 2 Google-д ингэ үздэг. Одоо бүр миний зуршил гэх юм уу? Үнэхээр дуртай. Нэг нь болохоор зэрэг Christmas Carol. Нөгөөх нь болохоор Polar Express. Та нар бас мэдэх бах тий. Polar Express дээр нэг хүү гардаг. Тэгээд тэр хүү итгэдэггүй. Яг энд бол христчин ямар ч юм байхгүй л дээ. Тэгээд тэр хүү зүгээр Санта байдаг гэдэгт итгэдэггүй учраас сонгохны дууг сонсдоггүй. Яг сүүлд нь кино дуусахад итгэдэг болохдоо тэр хонхны дууг сонсдог болдог байгаа. Бидний чих сонсохгүй гэж болно. Яа гэвэл өөр юм сонссоор байгаа дүлэрсэн баг. Харин одоо би ялангуяа энэ оны сүүлийн өдрүүдэд үнэхээр тэнгэрлэг чимээг маш их сонсож байна. Тэгээ би сая зурагтаар тэгэл Крисмсийн дуунуудыг гэртээ тавиал ингээд сонсож байхдаа би үгүй тэр бол аниргүй шин байгаагүй. Тэр бол үнэхээр аймаар шин байсан. Аниргүй байгаагүй. Ариун шин байсан. Гэхдээ аниргүй бол байгаагүй. Бурхны хүү төрж исэн юм аа. Нэг хаан тэнд бүр боож өгч байсан юм аа. Бүр хайчгүй яах вэ гэд бүр. Тэгээд тэр 2 хүртэлх настай хүүхдүүдийг хороосон ба.
Тэгэхээр үнэхээр аниргүй шүн бол байгаагүй. Ариун шүн аймаар гайхалтай чимээтэй тийм шүн байсан. За өнөөдөр би Матай 6-аг гүйцэтгэхдээ би тэр тухай ярмааргүй яа гэвэл бид нар энэ өдөр бас зарим нэг зүйлүүдийг үнэхээр тунхаглах хэрэгтэй байгаа. Бидний хувьд цаг хугацаагаар бид нар удирдуулдаг шүү дээ. Яалтчгүй бид нар 26 онлоо орно. Тэг мэдээж 25 он бол бидний хувьд маш их зүйлийг давж туулсан жил байсан гэдэгт би огт эргэлзэхгүй давж туулах ч ёстой. Би танд хэлье. Та апостолик сүмд байдаг гэдэг нь энд хөвгүүд охтууд төрдөг гэсэн үг. Хөвгүүд охтууд төрж бий болдог. Бурхны үгээр төрж гарч ирдэг. Хүний хүслээрч биш, хүний хүчээрч биш, мах цусаарч биш. Бурхны үгээр сүнсээр хөвгүүд охтууд энэ өргөнд төрдөг. Мэдээж хөвгүүд охтууд төрж байгаа юм чи хөвгүүд охтууд эцгүүд байгаа. Тэгэхээр бурхан бүгдэнтэй нь сахилгажуулдаг, хүмүүжүүлдэг, сургадаг ажлуудаа хийдэг. Бид нар бие биенээ хоорондоо ирэлдэг. Яг төмөр хорцолдог шиг. Тийм учраас энэ сүм бол апостолик сүм. Би бинийг төлөвшөлт рүү аваачдаг. Энэ сүм дотор бид нар харилцааны маш яригтай зүйлсүүдийг туулдаг. Туулах дургуг нь явдаг. Апостолик юм бол энд эцэг хүү байдаг юм бол эцэг хөвгүүд байдаг юм бол эцгүүд нь хөвгүүдээ эцэг болгож гаргаж ирдэг юм бол энд яахааргүй хурцлах ажиллагаа явагдана. Бурхны сурган хүмүүжүүлэлт явагдана. Пасторууд удирдагч нарын сурган хүмүүжүүлэлт бид нар өөрсдөө дүүгээр сургагдана. Тэм учраас бид нар сургагдаж байгаачлан хөвгүүд нь бас сургагдана гэсэн үг. Бид нар тэгээ энэ тухай Еврей номын библи судал дээр илүү тодорхой ярина. Би тэгээ таныг энэ сүмээ тэгж хараасаа гэж хүсэж байна. Би тэгж хардаг. Тэгээ би олон биш юм аа. Хэдэн жилийн өмнөөс за би ерөөсө болио. Би одоо ерөөсө хүмүүст юу ч хэлэхгүй, хүмүүсийг би хүмүүжүүлж чадахгүй юм байна. Би ерөөсө болио. Одоо зүгээр хинтээ ч муудалцахгүй би ерөөсө зүгээр л одоо айгуу тийм сайхан сэтгэлтэй насчиж яваа эмэгтэй л бай. Дүүг цаашгаа гэсэн байгаа. Гэхдээ тэгж болохгүй. Тэгвэл би энэ ажиллаа үйлчлээ өгөөд зөв гэртээ хүүхдүүдээ хараа сууж байгаа. Гэртээ хүүхдүүдээ харж байхдаа ч би тийм ажлаас цутаж чадахгүй шүү дээ. Бид хоёр хүүхдүүдээ сахилгажуулдаггүй байсан бол өнөөдөр бүтэн нойртой хонохгүй. Юу болох юм бас юу болохгүйг заадгүй байсан бол. Бойнараа олгээ, бурхан минь та хараарай гэж бурханд хүүхдүүдээ өгчөөд өөртөө буруу араа хөвтөжсэн бол бид нар өнөөдөр үнэхээр унтаж чадхаа болсон байна. Тийм учраас хаанч очсон та апостолик мөн чанараас зугатахгүй. Хүмүүжлээс ерөөсө салахгүй. Баян хүмүүжигдэнэ. Тийм учраас эцсийн цагт маш сүнслэг хүмүүжил, сүнслэг боловсрлаар өссөн христчид нэг талдаа гарна. Огтхон ч өөрийнхөө хүсээгүй үгсийг сонсохыг хүсдэггүй, сургагддаггүй, хүмүүждэггүй, үг даадгүй нь нөгөө талдаа гарна. Тэгээ гайхна. Ямар сони би энэ дотор байсан штэ. Улаан цан би байсан штэ. Би яага намайг гаргачихж байгаа юм бэ? Сургалтыг хүсээг учраас. Сонсохыг хүссэн юм аа сонсож исэн учраас. Тийм учраас би энэ сүм бол сүм биш, энэ апостолик өргөө байхгүй юу? Энд бид нар тэгжил амьдардаг, энд бид нар тэгжил хоорондоо харьцдаг. Тэгээ би шийдсэн. За. Би дуугүй байхдаа ч хэргийн учир биш юм байна. Дугарж байхдаа ч хэргийн учир биш юм байна. Энэ зүгээр л апостолик ажиллагаа явагдах ёстой. Бид нар өөрсдөө хариуцаж өгсөн бүхнийг үнэхээр хариуцлагатайгаар чин сэтгэлээр бас хайраар хийх ёстой. Тийм учраас хэлэх ёстой юм аа. Бид нар хэлсээр байх болно, ятгахсаар байх болно. Хүн дуугүй болчихвол ятгалаг зогсож шүү дээ. Хэн биднийг ятгах юм? Хэн намайг яахаа мэдгүй сууж хат хурж ирээ яврах юм? Ятгах юм? Найзаа босооч. Гүй чи босоод өгөөч. Тань заримдаа бүр тийм дуу хоолой хэрэгтэй гэдэг бах тийм ээ. Тэгэхээр энэ бол апостолик сүмийн үнэхээр дотор нь явагддаг ерөөсөө ажиллагаа байгаа. Тэг хүмүүс гайхдаг л баг. Би энэ сүм дотор хүмүүс үнэхээр тогтвортой байгаад байдгийн одоо үндэс юу вэ гэхээр яг энэ апостолик ажиллагаанд байдаг л гэж боддог. Үнэхээр хүмүүс мэддэг би энэ дотор сургагддаг юм аа. Энэ дотор миний хүссэн юмэг ч харин миний хүсээгүй юмэг ч хэлнэ. Тэгж засагдана бид нар. Тэгэхээр бид нар юм гоё болоход магтахад үнэхээр сайхан. Харин сая ээги шиг бид нар үнэхээр даруусгагдаж бид нар үнэхээр
шалтаа бууж яхад яг тэндээс өдөр шөнөгүй өргөгдөх ариун утлагчин гарч ирж идэг байхгүй юу? Хамгийн гайхалтай мөч би үнэхээр ойлгож байна. Яа тэгэл хичнээн цаашдаач тийм ёроолууд намайг хүлээж байгаа. Хинч биш болох, юу ч биш болох. Эн чинь бүр банк хийж явах хэвээр ажиллагаа, бурхны хийж явах хэвээр ажил байхгүй юу? Тэр гайхалтай ээжэнд үл бид нар ч хийн шүү дээ. Бид нар хүний үгийг даахгүй бол бурхны үгийг даана гэж битээ яар. Би таныг бүр хүсэж та энийг уншаад үзээрэй. Энэ дээр ямар амар үгүүд ярьдаг гэж бодож байна. Та иш үзүүлэгч нарыг уншаад үзээрэй. Яваад чи янхан эмэгтэйтэй гэрэл. За тэгё. Гэхдээ бүр зүгээр амьдрал нь зүгээр өөрийнх нь биш болцсон дөхөө. Тийм учраас би үнэхээр маш хариуцлагатай гэсэн мэтлээ үнэхээр гайхалтай гэсэн мэтлээ үнэхээр аймаар тийм уйлрал руу бид нар алхан орж байгаа маа гэдгийг хэлмээр байна. Тэгээ би өнөөдөр амжуулахыг хичээн хоёр гайхалтай түүхийг хараад тэндээс хэдүүлээ зарим нэг зүйлийг өөрсдийнхээ амьдрал дээр тунхаглая. Би сүүлийн үед юу гэж бодож байна гэхээр бидний амнаас гарч байгаа үгс болгон биелнэ. Би энд олстой үнэхээр юр бусын итгэл төрөөдөө. Есүс Христ эдгэрлийг биш. Есүс Христ синагогуудаар яваад номлож байхад Библиэлд тэгж хэлсэн байдаг шүү дээ. Бурхны эдгэх хүч чадал түүний дээр оршиж байлаа гэдэг чинь бүр мэдрээд дээ шүү дээ өөрөө. Бүр тэгэл тэр номлодог байсан, тэр ярьдаг байсан, хаанчлыг тунхагладаг байсан, шууд залбирдаг байсан, идэгдэг байсан, явдаг байсан. Ерөөсөө. Тэгэхээр нэг тийм юр бусын одоо нэг тийм нойрмог юм уу эсвэл хагас итгэвтэй байсан юм ингэж амар итгэвчж байгаа юм шиг тэгж итгэвчж байгааг би харж байгаа. Тийм болохоор би яг эгийг хэлдгээр та зүгээр л залбир, та зүгээр л ярь, та зүгээр тунхагл. Тэгэл тэр чин зүгээр биелээ олж байгааг та бүр хараад айн. Тэгээд та мэднэ. Би чинь бас амаараа 9 бусын хамаагүй юм яриад иж болохгүй юм биш үү гэдгийг та мэдэх болно. За хаадын дэд рүү очиж цөмөрөө. Миний эхний түүх хаадын дэд дээр байгаа 4. Иш үзүүлэгчдийн хөвгүүдийн эхнэрүүдээс нэгэн эмэгтэй Илиша руу хашгирсан. Түн лөө ирээд түн лөө хашгирсан. Таны зарц болох миний нөхөр нас орсон бөгөөд түүнийг эзнээс имээдэг байсныг та мэдэх билээ. Зээлдүүлэгч миний 2 хүүхдийг өөрийн боолоо болгон авахар ирсэн юм гэжээ. Илиша түнд чиний төлөө би юу хийх вэ? Гэрт чинь юу байгааг надад хэлээч гэв. Тэр эмэгтэй таны шивгчэнд нэг ваартай тосноос өөр юу ч байхгүй хэмээлээ. Тэгтэн Илиша явж бүх хуршүүдээс олон сав суулгыг буюу хоосон сав суулгыг зээлж авахтун. Битгий цөөхөн сав аваарай. Чи дотогш орж өөрийнхөө болон хөвгүүдийнхээ араас хаалгаан хааж бүр цоочилж гэж байгаа. Эдгээр бүх савнуудаа цутган хийж дүүрснийг нь хажуу тийш тавих ёстой гэв. Ингээд тэр эмэгтэй Илишаг орхин явж өөрийн болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаав. Тэд түүнд авчирч хөвгүүд нь түүнд сав авчирч тэрээр цутган хийж байлаа. Савнууд дүүрэхэд тэрээр хүүдээ хандан надад өөр сав авчирч өгөөч гэсэнд хүүн түүнд өөр сав алга гэв. Тосч гарахаа боллоо. Дараа нь тэр эмэгтэй ирж бурхны хүнд хэлсэн юм а. Тэрээр явж тосоо зараад өрөө төлж үлдснээр нь чи болон чиний хөвгүүд амьдрах болно гэж. Энэ бол жилийн өмнө би эзний нүрийг ирэлхийлж хахад ирсэн 2 одоо түүхийн нэг л дээ 2 бэлэвсэн эмэгтэй түүх би тэгэхэд бодож исэн маш хүчтэй. Энэ яа харахгүй бурхан байж штэ. Бидний оюун санаан дээр хүчтэй ажиллаж байгааг бид нар яаж мэддэг вэ гэхээр маш хүнд одоо тийм дарамттай стресстэй нөхцөл байдал донд одоо явж байхад тийм ээ бодол санаанд чинь маш хүчтэй бүр тэр дарамтаас ч илүү хүчтэй бодож байгаа бодлууд идэг байхгүй юу. Тэр бол гарцаагүй бурхнаас ирсэн. Тэгэхээр нэг бэлэвсэн эмэгтэй түүх бол энэ байгаа. Хэрвээ та хаадын дээдийг унших юм бол энэ эмэгтэйгийн нөхөр хэн байсныг харж болно. Яагаад гэвэл судлаачид энэ эмэгтэйгийн нөхрийг Обадия байсан гэж үздэг. Обадия болохоор Илияд үйлчилсэн. Эхнэр нь болохоор Илиша руу ирсэн. Илиша бол Илиягийн шав байсан. Гарын одоо бүр сүнснийх нь хүүхэд болсон шүү дээ сүүлдээ. Тэгэхээр Обадия бол би бол ийм
одоо сониучлаа ер нь бол надад сонирн байдаг байхгүй. Энэ одоо яагаад өрөнд орсон юм болоо? Яг хин бэ? Нөхөр нь бол иш үзүүлэгч байсан гэж байгаа. Эзэн дүүлчдэг хүн байсан гэж байгаа. Тэгээд Илиша маш сайн мэднэ. Илия бүр сайн мэднэ. Обадия бол Избелийн алах гэж байсан иш үзүүлэгч нараас 100 хүнийг 50-50-аар нь 2 агууд хийгээд хоололж исэн. Ахабын ордны арын албыг хариуцсан хүн байсан. Ордны даамал байсан. Обадия бол. Тэгээд Обадия тэр 50-50-аар нь нуусан иш үзүүлэгч нарт хоол хүнс уух юм авчирч өгдөг байсан. Тэгээд Илия түүнтэй уулздаг шүү дээ. Та мэдмээр байвал хаадын дээдийг уншаарай. Үнэхээр бурхнаас имээдэг хүндэтгэл хүлээсэн бурханлаг ийм хүн байсан гэдэг Обадиаг. Тэгээ судлаачд үзэхдээ энэ бол гарцаагүй Обадиагийн эхнэр байсан юм байна гэж хардсан байлээ. За гэтэл Илиша руу энэ нэмэгтэй ирсэн 2 хүүтэй. Би нодлон өдийд энэ түүхийг уншиж байхдаа ариун сүнснэр үнэхээр гайхалтай юм аа. Бид нар ер нь аливаа түүхийг уншиж байхдаа дандаа нөгөө хүн гэдэг өнцгөөс л харааддаг. Аргагүй нэг энэ хөрс талтан дэлхийгээс гарсан болохоор зэрэг. Харин бид нар дээрээс одоо тасарсан тэр хүн гэж байгаа ш надад. Миний дотор хүн. Миний дотор хүн чинь энэ ертөнцөөс төрөөгүй. Миний ээж аваас төрөөгүй байхгүй. Бурхан өөрөө үгээрээ тэр шинэ хүнийг миний дотроос төрүүлж гаргасан. Тэр шинэ хүн бол тэнтхийг хардаг. Дээшээ хардаг гэсэн үг. Тэгээ би бурхан минь энэ эмэгтэйгийн түүх миний одоо шаналж байгаа асуудал хоёрын хоорондын холбоос нь яг юу юм? Нэг холбоос байгааг би мэдрээд байгаа юм бол яг юугаараа адилах юм мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ бид нэр хөвчлэн юу гэж боддог вэ? За энэ дээр гарч байгаа үйл явдалтай адилхан үйл явдал надтай тохиолдох юм байна гэж боддог. Тэгээ би нэлээх бодож ирсэн. Харин сүүлийн өдрүүдэд бол би үнэхээр өөрөөр харж байна. Одоо миний дотор хүн юу гэж харж байна? Түүний дагуу би харахыг хүсэж байна л да. Хэрвээ бид нар Библийн түүхүүдийг унших юм бол тэд нар зүгээр л нэг эрэгтэй эмэгтэй хүмүүс тэдний гэр бүлийн асуудлуу за тэгэл одоо энэ тохиолдолд бол эмэгтэй нөхөр нь нас орсон те бэлэвсэн болсон. Гэхдээ хамгийн аймаар нь нөхөр нь хүнд өртөө байсан. Тэгээ нас орсон. Тэгээ эмэгтэй өрөнд орсон. Тэгээ би болохоор ч зэрэг яанад яваад ингээл балаа юм бэ ямар хариуцлагагүй юм бэ одоо тэгээ одоо энэ ихнэр нь яах юм бэ одоо гэл гэсэн шидийн бодож байгаа байхгүй юу. Тэгсэн чинь харин энэ түүхч гэсэндээ маш хүчтэй иш үзүүлгийн мөн чанартай тийм мессежийг агуулсан баг. Загварыг агуулсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар түүхүүдийг уншиж байхдаа загварыг бурхан ажилдаг загварыг олж харах хэрэгтэй. Хүмүүсийн амьдрал нь хүний амьдралд тохиолддог загваруудыг бидэнд харуулдаг. Тийм ээ? Бид нар яаж арга тасарч, бид нар яаж гарах гарцгүй болж, бид нар яаж уйлж, майлж, орилж, хашгичж, үхэлтэй нүүрдүүлж, өвдөж, одоо эдгэрч те. Бүгдийг бид нар мэднэ. Харин тэн дунд бурхан яаж ажиллаад байгаа? Яагаад бид нар ер нь бурханыг магтах ёстой юм? Ийм зовлонд орчоо яаж магтах юм? Нөхөр нь өрөө төлөөг байхад үхүүлдэг нь юу вэ? Шөөр мөрөө төлч үхэх ёстой штэ. Бид нар болохоор яг нөгөө тэр энэ газраас ургасан ухаанаараа боддог гэсэн. Тийм учраас бидний оюун санаа шинжлэгдэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Би шинжлэгдэж байгаа гэдэгт итгэдэг. Яагаад гэвэл бид нар юмсыг өөрөөр харж байна. Яагаад гэвэл бид нар энэ түүхүүдийг өөрөөр харж байна. Яагаад гэвэл бид нар энэ түүхэн дотроос бурхны загварыг харж байна. Эмэгтэй өрөнд орсон. Өгөх юм юу ч авахгүй. Тэгээ өгөх юм юу ч авахгүй учраас тэр үед яадаг байсан гэхээр одоо хүүхдүүдийг нь боол олгож авдаг байсан байна шүү дээ. Ингээд эмэгтэйд ерөөсөө боол олохоор одоо 2 хүл байсан. Тэгээ мэдээж эмэгтэй үнэхээр өгөхийг хүсээгүй. Еврей номын 11-ийг санаж байна уу? Эмэгтэйчүүд итгэлээрээ өөрсдийн хайртай хүмүүсээ үхлээс эргүүлэн булааж авч исэн. Үхлээс дахин амьлуулан булааж авч исэн. Эмэгтэй бид нар Библиэлд тийм бууж өгдгөө бух шиг зөрүүд итгэлтэй эмэгтэйчүүдийг зөндөө харна. Хүүхэд нь үхчээд ах чинь нөхөртөө хэлэхгүйгээр дахиж Илияг бүр дуудаж авцраад чи үхсэн, чи залбирж байгаад үхсэн, чи өөрөө амьлуулнаад яг одоо надад амьд болгож өг. Бүр нэг тийм ядардгуу, цоцдгуу бүр нэг тийм шамтсан тэ нэг тийм одоо төрөмгийн тийм итгэл ээ штэ хүнд эмэгтэй хүнд. Тэгэхээр эмэгтэй хүсээгүй
Тэгээд Илиша дээр ирсэн. Илия яваад гисэн штэ. Үхээгүй зүгээр галт тэрэг гинэ. Галт тэргээр тэрэг хөлгөлсөн морин тэрэг аваа явсан. За түүн дээр ирээд эзэн минь та миний нөхрийг мэднэ. Үнэхээр сайн бурханлаг эрхтэй хүн байсан. Харин би өрөнд орсон. Одоо би яахаа мэдэхгүй байна. Одоо миний хүүхдүүдийг хурж ирээ аваа явнаа. Тэгээ Илия бүр Илиша бүр дуу алддаг. Би одоо юу хийж чадах юм бэ гингүүтээ яг араас нь орж ирж байгаа байхгүй юу. Бурхан нэрээ ямар гайхалтай ажилтгийг бид нар үнэхээр харах ёстой л доо. Илиша бол нэрээ юу хийх юм бэ? Би юу хийх юм бэ? Бурхан шууд ярьж штэ. Танад юу байгаа вэ? Нөгөө би юу ч хийж чадахгүй гэжсэн юм чи танад нэрээ юу байгаа вэ? Тэгээ эмэгтэйгийн эхний хариулт бол юу ч байхгүй гэдэг. Англи библийг уншсан бол. Юу ч яахгүй. Үгүй. Нэг савнд байгаа. Нэг савтаа тосоогоо байна оливын тос. Тэгэнгүүт Илиша түнд даалгавар өгдөг. За чи яв. Бүх одоо хөөрш тэр амьдрэх гудамж одоо ерөөсө зүгээр орж болох бүх айлаар оруулаад аль болох их сав цуглуул. Би үнэхээр гайхдаг байхгүй ямар өгч болох хамгийн галзуу солиоттой зөвлөгөөд хөө. Тэр хүн чинь өрөнд орсон дөхөө. Бүр одоо 2 хүүхдийг нь авч явах гээд байна. Тэгээ хаалга өгшөө нэг сав зээлүүлээч гэвэл зөвхөн хаалга өгшөхөд онгоолохгүй заа юу. Наа чи өрөнд орсон. Өнөөдөр хүмүүс татварын алд хурж ирээд наадах чи хүүхдүүдийг аваа явах гэж байгаа. Би саваа өгчвөл дахиж эзээ саваа олж чадахгүй энэ чи өртөө. Гэтэл Илиша юу гэсэн бэхээр аль болох их сав цуглуулаарай гэсэн. Тэгээ хамгийн гол нь тэр эмэгтэй хөвгүүдтэйгээ яваад цуглуулсан бүр. Тэгээ гэртээ оруулж ирсэн. Яг зааврын дагуу хийсэн. Хаалгаа хаасан. Тосоо юул гэсэн бүх савнда тосоо юулсан. Тэр өрөө дарсан, үлдсэн бүх одоо нэлээд одоо мөнгөтэй болжээ. Тэгээд үлдсэн амьдралаар нь тэр амьдрсан ба. Миний бурхан ярихдаа тэр үргэлж тэр тийм учраас мөнхийх байхгүй юу? Бурханд 25 он 26 он гэж байхгүй штэ. 20 онч гэж байхгүй. Ковидын өмнө хойно гэж байхгүй бурханд. Бүгдийг мөнхөөр хардаг тэр. Тийм учраас энэ түүх өнөөдөр бидэнд хүртэл ярьж байгаа. Гэхдээ өнөөдөр бидэнд гэрт байгаа савтаа тосны тухай яриаггүй. Дэлгүүрээс худалдаж авсан оливын тосны чинь тухай яриаггүй. Харин тэр аль хизээний биднийг дүүргэсэн байгаа тэр тосоо хэлж штэ. Тэр тосоо бидэнд хэлж байгаа байхгүй юу? Би түрүүийг хэлсэн штэ. Жинхэнэ золиосыг төлсөн тэр нэгэн лөө хараагч. Бурхан ганцхан бурхан. Тэгээд тэр саваа дүүргэсэн тэр л бурхан тэгж хэлж чадна. Нэрээ шүү. Би яагаад гэвэл бид нар өөрсдөө дандаа нэг тийм өөр одоо хүнийхээ бодлоо боддог. Би залбирах хэрэгтэй. Би үнэхээр ойлгож байна эгийг. Би яаж залбируул болох уу? Би яаж хашгируул болох уу? Би ямар үг хэлүүл болох уу? Яг эцсийн бүлэгтээ тэр эмэгтэйд аргыг зааж өгсөн Илиша биш. Тэр аргыг нь яг аймаар дуулууртаа ширхэгчлэн биелүүлсэн эмэгтэйч биш. Ээжигээ дуулууртаа дагсан 2 хүүч биш. Яг эцэст нь хин дүүргсэн. Тэр ваарч биш. Тэр тосч биш. Эцэст нь зүгээр бурхан байсан байгаа байхгүй. Эцэст нь бид нар болохоор яаж хийж байгаа тэн дундаас нэг хүн гаргаж ирэх гээд байгаа байхгүй. Йоо Илишаас мөргөж амьдрья. Аймаар энэ цөмөрөө өнөөдөр энэ нэмэгтэй дуулуураас суралцъя. Энэ нэмэгтэй дуулуур байх ёстой. Гэхдээ байсан ч тэр л бурхан зөвхөн тэр савтай тосыг тэгж аривжуулж чадна. Эцэст нь энд байсан бүх эрэгтэй эмэгтэй хөвгүүд тэр одоо боололоо явах гэжсэн хөвгүүд хүртэл эцэст нь бурхан руу гараа өргөл түүнийг магтсан баа. Танд баярлалаа. Танд би талархаж байна. Бурхан ингэж газарт байгаа хүмүүстэйгээ хамтарч ажилдаг. Тэгээ эцэст нь бодох нь магтаа дуулыг гихнэ. Тэр л зохистой байгаа байхгүй. Тийм ээ та зохистой. Бид нар үнэхээр практисан. Үнэхээр өрөнд орцсон байсан. Одоо яалтаа байлээ. Өр тавьсан тэгээд үхсэн. Одоо би яах юм бэ? Ямар тийм бистэ. Тэрний буруу, энэний буруу өстө би тийм байлаа. Би ингэж залбирсангүй. Би ер нь тэгэхэд залбирдаг байж. Би ер нь ингэдэг байж. Би ер нь босдод өгдөг байж. Гэхдээ би ер нь тэр 100 биш, бүр 200 биш зүйлэгч нуудаг байж. Эцэст нь бурхан л байгаа байхгүй. Харин бурхан Есүс Христийг илгээсэн бөгөөд
Есүс Христ энэ газар амьдраад бүх асуудлыг загалмай дээр шийдээд үхэхдээ үхлийг ялаад дахин амьлаад дээш өргөгдөөд цоош нь өргөмжлийг хүлээж аваад агуу тэргүүн тахилжуулаад эцгийн баруун гар тал зогсоод 2000 жил болж байхад Есүс Христийг тэнд очсны даруй бидэнд рүү илгээгдсэн ариун сүнс байгаа. Бурхан одоо зүгээр нэг амьгүй ваар бетон сав руу тос дүүрэх тухай яриаггүй. Харин ирээдүйд ирэх ариун сүнсний цутгалтын тухай хэлж байгаа байхгүй. Тэгээд түүний хүмүүс сүнсээр дүүрэх тухай. 1-р зууны итгэгч нар тэгж сүнсээр дүүрсэн. Тийм л учраас тэдний дотроос бүр санаанд багтамгүй зориултууд гарч ирсэн. Санаанд багтамгүй санаачлаг гарч ирсэн төхөө. Тэд нар юмтай байна уу, юмгүй байна уу? Одоо баян бүсэд амьдарч байна уу, ядуу бүсэд амьдарч байна уу? Ерөөсөө хамаагүй. Тэд нар ерөөсөө хаанчлалт бүр Галаачуудыг хэлдэж та нар цовдлогдсон Христийн тухай сонсож байхдаа нүдээ ухаад өгөхөөс боцохгүй байсныг чинь би санаж байгаа шүү. Та нар мартсан бол. Тийм ариун сүнсээр дүүрсэн тэр итгэгч нар үндсэндээ бол Христ итгэлийг энэ ертөнцийн амьдрал дээр бүр ерөөсөө зүгээр л батжуулан тогтоож ирсэн. Тэгээ өнөөдөр бидний үе дээр хурж ирсэн. Тийм учраас энэ эмэгтэйд тохиолдсон явдал бол зөвхөн тэр эмэгтэйн амьдралыг авраа зогсохгүй. Ирээдүйн 21-р зуунд амьдарч байгаа бидний амьдрал дээр одоо та битээр сав нь болчиход байна шүү дээ гэж би хэлэх гээд байгаа байхгүй. Та битээр тэр сав болчиход байна шүү. Тэр сав руу чинь ариун сүнс чинь өөрөө ороод ирсэн. Одоо тэр биднийг дүүрэх хэрэгтэй. Тийм л учраас энэ их цэвэршүүлэлт явагдаж шүү. Тийм л учраас тэр чинь саваа бүр ямар ч холцгүй тостой байхын тулд тос руу ямар ч холц орохгүй байхын тулд саваа цэвэрлэх ёстой шүү дээ. Тийм л учраас тэр бид нар ийм яригтай замаар явахыг тэр зөвшөөрж байгаа байхгүй. Цэвэршүүлэлт нь ариусгал нь бидний дотроос хийгдсэн байхын тулд бас гаднаас биш. Бид нар ингээс амар ингэж зогсож мохсоод ингэснээрээ бид нар ариусдсан биш. Би хараад хэлдэггүй штэ гэснээрээ ариусдсан биш. Есүс Христ хэлэхдээ зүрхэнд чинь бузар муу байвал чи цэвэрлэгдэх ёстой гэсэн хамаг бохир юм чинь зүрхнээс гард юм аа. Тийм учраас тэр биднийг дотроос маань цэвэршүүлдэг, дотроос маань ариусгадаг. Тийм учраас хүмүүс итгэх юм бол дотроосоо тэр гэрэл, дотроосоо тэр ариусгал, тэр бүх зүйлсийг хүлээж авна. Тэгээд бид нар хаашаач явсан өөр савнууд руу сутгаж эхэлнэ. Дотор байгаагаа. Тэгээд одоо бид нар зөвхөн миний амьдрал дээр байгаа асуудал шийдэгдэх тухай биш. Хүмүүсийн амьдрал руу шин дарс цутган орж ирэх тухай байгаа байхгүй. Есүс Христийн Кана хотод болсон хурмин дээр хийсэн гайхамшиг бол цэвэр иш үзүүлгийн чанартай. Цэвэр иш үзүүлгийн чанартай. Тэнд хурим болж исэн, дарс дууссан. Тэр үедээ одоо ч манад тэгдэг байх. Би сайн мэдэхгүй байна. Хүмүүсийг согтоогүй одоо найр дөнгөж эхэлж байхад чанартай дарсаа гаргаж өгдөг. Чанартай дарс гэж ямар дарсаа гэхлээр за би бол дарсны мэрэгчлэн биш. Тэгтээ сонсоод байх нэ. Олон жил дарсан байх тусмаа л дарс чанартай гэдэг. Тэгэхээр тэр дарсыг олон жил одоо юу гэдэг те одоо 65 оны дарс гэвэл алаан болох нь шүү дээ тийм ээ. Тийм олон жил 50 60 жил дарсан байж тэр дарс одоо тэгж чанартай болдог. Тэгэхээр тийм дарсыг үнтэйч зардаг. Гэтэл Есүс хамгийн сонин нь тэр хормон дээр амар олон жил дараагүй зүгээр тэр дороо гаргаж ирсэн мөртлөө маш олон жил дарцсан юм шиг чанартай дарсыг гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл Есүс Христийн гаргаж ирсэн дарс нь олон жил дарсан ч дарс байгаагүй, дөнгөж гарч ирсэн дарс ч байгаагүй, яг одоо гэдэг нэртэй, яг одоо гэдэг брендинг тийм дарс байсан байгаа байхгүй юу? Энэ чинь бас л яг адилхан яг л өнөөдрийн энэ одоо бидэн дээр ажиллаж байгаа энэ сүнсний ажиллагаа гэж зөвнөж хэлсэн байгаа шүү дээ. Бид нар ариун сүнсээр дүүрлээ гэдэг. Үгүй ариун сүнснээр дүүрэн амьдрна гэдэг бол энэ одоо бүр үнэхээр тасархай болж таарж байгаа байхгүй. Бидний бурхан хүн болгонд дүүргэж хийсэн ариун сүнсийг бүр үнэхээр хүмүүсийн амьдрал руу авчиж цутгах болно. Та биднэр дамжуулаад. Тэгэхээр энэ чинь зөвхөн миний төлөө биш болчихж байгаа байхгүй. Одоо та хэвтэрт гартаа барьсан савтаа дарс тос биш. Та өөрөө савтаа тос болсон зогсож байна дөхөө. Би тэр савтаа тос нь байна. Тэгээд тэр намайг бүр яа хичнээн хитэн савтаа тааралд нь төдөн саваар дүүргэнэ. Амьдралынхаа туршид.
Бидний христчин амьдралын одоо оргил юм уу да одоо. Бид нар ариун сүнсээр дүүрэн биш бол угаасаа яаж чадахгүй, юу ч хийж чадахгүй. Дараагийн нэг түүхийг харъя. Дараагийн нэг түүх бүр үнэртнийх. Эхлэл ном. Тэгэхээр яалтчгүй ариун сүнсээр дүүрэн бид нар та өөрийгөө тэгж хар. Би бол тос. Би ариун сүнсээр дүүрэн саваа гэж. Ариун сүнсээр дүүрэн сав. Түүний тослогоо бидний дотор ажиллаж байна. Тослогоо ажиллаж байгаа бол бэлэг авьяасууд ажиллана. Би үнэхээр 26 онд хотын сүмийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дотор ариун сүнсний хуваарлж өгсөний дагуу бэлэг авьяас нь бүр идэвхтэй ажиллана гэдэгт итгэж байгаа. Аль хизээний өгцөн. Тэгээ дэрийг нь та мэдэхгүй байдаг юм уу, тоохгүй байдаг юм уу, анзаарахгүй байдаг юм уу? Эсвэл өөрийгөө ариун сүнсний бэлэг авьяасыг авах зохисгүй ангилалд нь оруулсан явж байдаг юм уу? Ямар ч байсан энэ ажиллагаа эрчимжээсэ. Би эрчимжсэн байгаа гэдэгт бүр итгэж байна. Одоо би бурхнаас та тэгээд өгөөч гэж хэлэхээс айдаг. Тэр аль хизээний хийж байгаа штэ. Тэр өөдөөсгүй би аль хизээний хийж байгаа тхүү. Баярлалаа сануулсанд. Бид нар хоцроод байна. Хоцорч ойлгоод байна. Хоцорч хараад байна. Хоцорч сонсоод байна. Одоо түүнтэй нэг шугамн дээр сонсож сурмаар байгаа байхгүй юу? 17 настай Даниэлийг тэр үед одоо яг Небухаднезарын нэрэмжит их сургуульд одоо оруулж хахад 17-8-тай байсан байх л гэж үздэг судлаачд бол. Даниэлийн 3 найз. Үнэхээр тасархай. 2 дугаар бүлэг дээр нь өнөөх чинь зүгээр хараа. Бид нар энийг өсвөрийнхөндөө ярьжсэн л да. Жохон хүүхэд за 20-тай байсан гэж бодъё тэгвэл та 17-ч арай биш байхаа жоохон гөгшин байсан байх гэдэг л 20-тай гэж бодъё. Тэгэл ер нь 17-8-тай л гэж үздэг. Тэр хүү Небухаднезарын нэрэмжит их сургуульд оруулахад тэр сургалт нь 3.5 жил үргэлжлэдэг гэж байгаа. Даниэл дээр. Небухаднезар хаан болсныхаа 2 дахь жилд нь зүүдэлдэг. Би тослогоо л яриад шүү дээ. Ариун сүнс хүнээрээ дүүрэхэд юу болдгийг. Тэг эцэст нь хэн магтагдах ёстой юм? Бурхан л магтагдаж. Тэр дүүргээ эцэстээ. Би өөрийгөө савч гэж бодоагүй явж ирсэн шүү дээ. 2 дахь жил дээр зүүдэлсэн. Тэгээ Небухаднезар хэлсэн зүүдийг ч хэл тайлбарыг ч хэл. Тэгээ бүх мэрэгдүүд одоо иш үзүүлэг идэх хүмүүс нь тэгэл одоо ерөөсөө зүгээр одоо мэргэлдэг, таадаг одоо юу гэдгийг төлөвлөлдөг одоо бүх хүмүүс нь хаа минь энэ боломжгүй. Тэр боломж. Наадах ч ёстой. Эсвэл жинхэнэ бурхан өөрөө байгаад л эсвэл эрэгтэй эсвэл эмэгтэй бурхан байгаад тайлдаг юм бол наадах чинь хэлж өгч чадахгүй. Тэгэхэд Даниэл орж ирдэг. Даниэл яагаад гэвэл нөгөө цааслуулах хүмүүсийн нэрэнд орсон байсан байхгүй юу? Нэр нь гимгүү явж байгаа л нөгөөдөг чинь оюутантэй төгсөөг байх таашхан. Тэгээд нөгөөдөг чинь тушаал гүйцэтгээд цаацлах гээд явж исэн одоо ахмадтай уулздаг штэ. Юу болоод байгаа юм бэ энэ ч одоо ерөөс нэг мэдсэн би зүгээр би ингэж хичээлээ явж нэг мэдсэн цаацлуулах гэж штэ. Яагаа вэ юу болоо вэ? Тэгэхэд хэлдэг. Одоо ийм юм боллоо. Одоо ингээд хаа нэг зүүлээд одоо цаатах чинь бүр унтаж чадахгүй, өдөр нь ерөөсөө юу ч идэж чадахгүй. Одоо ингээд зүүдийн тайлах хүн байдаггүй яаж яхад зүүдийн заавал таа гэсэн. Тэгээд Даниэл хэлдэг. За би надад хэсэг хугацаа л өгчих. Тэгээ би хэсэг хугацааны дараа энэний тайлыг олно гингүүтээ 3 найз руугаа очиод тэгээд 3 найзтай хэлээд хамтдаа залбирая гэдэг. Тус бүртээ залбирдаг. Бурхан тэр шүн яг тэр шүн. Юу зүүдсэнийг нь тэр зүүд нь ямар учиртай болохыг та боддоо 17 8 настай хүүштэй. Тэгээд бүр гэр орны түүмэрдээ дүүэгээ заа юу. Нөгөө алдартай аймар мундаг одоо тэ юугийн одоо нөгөө сүмийн бүр юучгүй болгоо дотор байсан бүх алтан эдэл мөнгөн эдэл бүгдийг хуу хамаад юу ч байхгүй ямар ч найдвар байхгүй шатаагдсан сүнцэн тийм газараас хурж ирсэн жоохон хүүхдтэй 17 8-тай. Тэгээд тэр хүү хааны өмнө очиж зогсоо ярьж байгаа ш. Та ийм зүүдэлсэн бүр өнгөтөр ярьж байгаа заа юу. Даниэл тэр зүүдийг хараагүй бол Google дээр тэр зураг тавигдах уу? Бүр өнгөтөр алтан толгой мөнгөн цээж одоо ерөөсөө зүгээр. Бүр тэгээд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр гэж ирээд ярьж байгаа шүү дээ. Би юу гэж хэлэх гээд энэ ариун сүнсээр бид нар дүүрэн байж амьдрахын цагт
Бурхан биднэрт агуу илчлэлтэд өгнө. Филипп пастор бас одоо сүүлийн үед маш их яригж байгаа л да. Ийш тийшээ хүмүүс явах болно, мэдлэг арвчих болно гэдэг. Миний бодоход энэ бол нэг амар толгой тархины мэдлэг гэхээсээ илүүгээр гүн илчлэлтүүд биднэрт одоо улам юмс ойлгогдоод байна штэ. Улам харагдаад байна штэ. Би одоо энэ илчлэлт номыг хаяа гаргаж сайн байна уу? Би яг уншгаад байгаа. Энэ бүр амар хорхоо үргээд байгаа байхгүй юу? Яагаад гэвэл хэрвээ бид нар эцсийн цагийн эцсийн хормонд амьдарч байгаа юм бол илчлэлт ном ямар нэгэн байдлаар илчлэгдэх хэрэгтэй болчиход байна. Яоханд өгсөн илчлэлт лацагдсан байгаа штэ. Даниэлд илчлэлт өгөөд лацагдсан. Харин ариун сүнс цутгацсан хүүгүүд октод амьдарч байхад одоо тэр ойлголтууд биднэрт ирэх ёстой штэ. Бид нар зүгээр нэг өмнөх хоолныхаа төлөө илчлэлт гуугаа зогсож болохгүй байхгүй юу? Эсвэл зүгээр нэг итгэдэггүй ихнэр итгэдэггүй нөхрийнхаа төлөө илчлэлт гуугаад байж ерөөсө болохгүй байхгүй юу? Тэртээ та сав. Тэртээ таны дотор тос цутгаж байна. Та бит хоёрыг бүр юулна гэж байна цаашаа чинь. Юулээ тавихад та хоёр дүүрнэрээ байна гэж байна. Дахиад юулээ, дахиад дүүрэн л байна гэж байна. Та юу ч дуусахгүй гэж байна цаан чинь. Тэгэхээр энэ ном чинь өөрөө над руу ярих хэрэгтэй. За сайн уу сувтаа, за ашгүй чинь намтай уулзуу. За илчилт номын 1-р бүлэг. За ийм байна гэж ярих хэрэгтэй шүү дээ. Тэр сэнтийн өрөөндөө аваачих хэрэгтэй шүү дээ. 10 толгой, 7 толгой мэдхгүй байна л да одоо тэр нь яг юу юм бөөмөд. Гэтэ биднэрт тэр үнэхээр сүнслэг, тэнгэрлэг тэр дээрээс ойлголтуудыг өгнө шүү дээ. Бид нар тэрийг нь газрынхаа ухаанаар тайлбарлах биш. Тийм л учраас үнэхээр юр бусын цаг ирсэн. Яг одоо дарс ажиллаж байна. Та бит хоёр сав, та бит хоёроор бурхан тосоо дүүрлээ цутглаа. Одоо та бит хоёрын улмаас хүмүүсийн хоосон амьдралууд дүүрж эхэлнэ. Бид нар залбирлаа. Хүмүүсийн амьдралд хөдөлгөөн үүсэж байна. Энд чинь бас л нэг төрлийн цутгалт явагдаж шээ. Нэг л төрлийн асгалт явагдаж. Нөгөө сав руу юулж штэ. Бид нар энийг зүгээр нэг хүний амьдрал юм одоо те ингэж энэ ч дандаа бидний бодол тэгвэл эхлэл номон дээр бүр айгүй гачирхалтай юм байгаа. Би энийг сайхан нэг номыг уншиж хагаад олж хараад бүр үнэхээр ер нь сүүлийн үед би энэ Яаковын хоёр эхнэрийн талаар бодоод байгаа л да. Надад нэг тэр Лия айгүй сонирхолтой санагддаг байхгүй юу? Лия бол гологцсон эхнэр л дээ. Бурхны агуу авралаар бид нар өнөөдөр гологцсон эхнэр байх ямарч боломжгүй. Нэг л эхнэртэй, нэг л нөхөртэй байх хуйлтай нь үнэхээр сайхан юм. За эхлэл номын юу харъя? Нөгөө нэлээд урд байгаа хаа. 17 дээр ирсэн шиг санаж байна. Опшн. Бид нар Яаковын амьдрал руу очих гэдэг байхгүй юу? Яаков Исав хоёрын амьдрал руу. За 27 байна. Тий, 27. За. Исаак өгшөрсөн. Хараа нуудсан, харж чадхаа байсан. Хоёр хүүтэй энэ хоёр. Исаак 60 настайдаа хоёр ихэр хүүтэй болсон. Ребека төрүүлсэн л дээ. Тэгвэл Исаак бол үнэхээр залбирсан. Үнэхээр та надад хүүхэд өгөөч гэж. Тэгээд 60-тайдаа Исав Яаков хоёрыг одоо төрүүлж авсан ба. За хоёр хүүгээ нэг нэгээр нь хайрладаг байсан. Хоёуланд нь хайртай байсан л да. Гэхдээ ягаад ч юм аав нь хүүгээ илүү хайрладаг гэсэн том хүүгээ Исавыг. Ээж нь баг хүүдээ илүү их хайртай байсан. Ягаад гэвэл том хүү нь ан хийх дуртай, аав нь ядж хат ангийн махан дуртай. Баг хүү нь болохоор гэртээ байх ёстой. Гэртээ байж байгаа хүүдээ ээж нь хайртай. Тийм биз дээ. Таны хажууд нэг хүүчин гүгээл үнэхээр хөөрхөн штэ тий. Ерөөс гэрээс гардгүй. Манадас нэг тийм хүү би. Гэрээс гарч гэдэс алддаггүй нэг хүү байгаа. Ээжээ гэд ингэ сууж идэг. Бид нар энэ дээрээс бурхан бол үнэхээр ялагч өгөөд тэр үнэхээр бидний амьдралд ямар ч аюулгүй, ямар ч саадгүй ажилдгийм а гэдгийг харах гээд байгаа байхгүй юу? Их урт түүх боловч би аль болохоор ойлгомжтой байхыг хичээнэ. За ингээ хөгшөрсөн. Яг үндэ бол тэгж өгөхтэй тулаагүй. Энд чинь бүр Яаковыг 20 жил Лабанад байж байгаад ирэхэд өнгө 150 орчим настай байсан. Өөрөө 180 хүрдэг баг шүү. Исаак чинь. Тэгэхээр чинь яг тэгтлээ өгөх гээгүй. Тэгтээ ямар ч байсан хүүдээ дүүгээ дуудаад би хөгшөрч өгөх өдрөө мэдгүй байна.
Тийм болохоор чи одоо яваад ан агнаад ирээ. Тэгээд миний дуртай хоолыг хий. Тэгээд би чамайг зүрх сэтгэлээсээ өрөөнө гэж. Яг энэний өмнө болохоор зэрэг 2 хүү 15 6 настай орчин байсан гэж байгаа. Одоо энэ бол нэлээд насны явцсан байгаа. 40 гаруй настай байгаа 2 хүү. 15 6-тай байхдаа Исав ан агнахаа гараа явдаг штэ. Тэгээд хүрээд ирсэн чи амар үсцээ яаж яах нөө Яаков яах нэг амар хоолчингаар хоол хийгээл амар гой хоол томатны зутан хийгээ сууж исэн чинь хүүе чи нааш өлнөөсөө надаа өгөөч. Та бит хоёр штэ маш их уран нарийн ухаантай тийм ээ би бинэ барж идгээргүй амар гэр бүлийн тухай ярьж байгаа штэ. Исаак чинь Лабаны дүүтэй суусан. Яаков чинь Лабаны охинтой суусан. Үнэхээр баарж идэхгүй болоод ахгүй юу. Тэгээд Яаков тэр үед яасан бэ гэхээр за энэ л момент дээр би авах хэрэгтэй юм аавь гэгээд ууган хүүгийнх нь эрхийг нэгтэг. За тэг ууган хүүгийнхээ эрхийг өгч. Хамгийн сонирхолтой нь Исав амар гурд өгцөн. Тэг. Йоо турж өгч яах тэр ууган хүүгийн эрх надад амар. Бид нар яг энийг сонсоод одоо ямар тэнийг юм бэ Исав гэж бодож иж магадгүй. Яг энэ шүтэн бидний дотор байх том магадлалтай. Бурхан минь би энэ дэлхий дээр амьдарч байна шүү дээ. Би хүүхэдтэй яг бурхан мэдхгүй юм шиг. Тэгээ энэ хүүхд мөхтэй хүмүүжүүлээд би сайн боловсруулалт энэ эзэмшүүлмээр шүү дээ. Тэгэхээр би одоо яалтчгүй би ийм юм хийхээс өөр ямар ч арга байхгүй шүү дээ. Бид нар яг нэг тэгж одоо сүнслэг юм бол нэг тийм чухал. Сүм бас нэг тийм амар чухал биш. Мэдээ чухал үедээ бол чухал болно. Чухал биш үедээ бол чухал биш ээ. Энэ бидний зүрхэн дотор нутгалж байдаг шүтэнүүд яг том магадлалтай. Одоо бол Христэд итгэгчээр улаан цай тэг ингээл өөр газар очсон одоо суумал зурмал юмнуудад мөргөөд байхгүй нь ойлгомжтой. Бидний зүрхэн дотор хичнээн олон шүтэн байгааг бид нар бас мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр би өсөж байна. Энэ бодит би прагматик хүн. Би өсөж байна. Би фактанд тулгуурладаг. Би өсөж байна. За юу. Тэр сүнслэг юм чи намайг хооллох юм уу? Тэгээ бурхны одоо тэгээ инрэл намайг хооллох уу? Зарим хүмүүс бол үнэхээр бодиттой шүү дээ. Дэндүү бодиттой гэх юм уу даашаа. Тийм хүмүүстэй ярихад аягүй хэцүү байдаг. Би бүр сүултээ өөрөө бүр ёо би арай сүнслэг юм яриад байна. Ямар хэцүү юм бэ гэж бодогдтол авдсан шүү дээ тэд нар чинь. Бодиттой байгаа ч дээ гэж мэгэл. Би тэнгэрийн бодит байдлыг яриад чи бас бодиттой байл та гэж хэлхээсээ хүртэл бүр хэл ам сонирн болж байгаа юм чи. Ингээ хатсан байхгүй энэ хүү. Одоо түүнд юу үлдсэн бэ гэхээр эцгийн ерөөл үлдсэн баа. Гэхдээ эхнийхийг бол тэр яаж авсан бэ гэхээр залмихээр авсан. Заллаад авцсан. Яаковт ч тэр, Ребекат ч тэр ямар сэтгэлгээ байсан бэ гэхээр энэ хорвоо дээр ингэж л амьдрахгүй болдгоо маа гэсэн сэтгэлгээ байсан. Одоо энэс арга байхгүй. Чи дандаа шударгаар яваад ингээд дандаа ингээд ил цагаан юмаа яриад одоо ингээд чи ингэж явж чадахгүй. Чи Исаа дээр очиод ахаа та надад ахаа гэсэн мөртлөө ахаа та надад ах байх эрхээ өгөөд миний дүү болооч гэж хэлж чадахгүй шүү дээ. Энэ ч боломжгүй байхгүй. Тэгэхээр би яадаа шүл өглөө наадха зарах уу гэсэн зарлаа. Тэгээд би авчихсан шүү дээ. Яг хүний ухаан. Хүн л юм бодож чадна. Бид нар ч гэсэндээ ингээд амьдрч явдаг ч юм билүү те нэг энэ амьдрал дунд те бас нэг Монголын хүнд нөхцөл байдал дунд те бас бензин олд бид юу гадаадд байгаа монголчууд манай охин бүр төс яана ээж аваа та хоёр минь гавтай байна уу байгаа шүү дээ ямар амар юм бэ шүү дээ түлээ алдхаа байсан гэж түшгүй болц дээр нь бензингүй болцсон гэж штэ тэг би ч гэсэн бурхан руу хашгираад таарж байгаа шүү дээ. Одоо ингээл одоо би өөр яах юм би ингээд нэг таньдаг колонкийнхаа хүн дээр очиод би ингээд 5-10 цаас өгөл авч шít. Би өөр яа гэдэг байгаа намайг аттай шиг машинаар өрөөчөөд. Энэ та бид хоёр өөрийнхөө гигэн дүрийг эндээс харж болно. Одоо Исаак өгшөрсөн. Тэр хүүгээ өрөөхөр шийдсэн. За одоо яг ууган хүүгийн өрөөлд өнгөрсөн. Одоо ядаж эцгийн өрөөлөөр өрөөё. Хүүдээ хэлсэн. За чи ан агнаад ирээ. Би одоо ер нь хизээ мэдгүй өгөх нэ. Яг үндэ бол Исаак маш олон жилийн дараа өгдөг. Исаакийг үзэх юм болоогүй байна. Дуусаагүй байна ерөөсөө Исаака. Өвөө. Өгдөөц минь ээ гэдэг шиг. Одоо та нар хараарай.
Надад авчирч идүүлээд үхэхээс минь өмнө зүрх сэтгэлээр минь өөрийгөө ерөөлөг гэв. Исаакийг хүү Исавда үг хэлж байхад Ребека түүнийг сонсож байсан. Зүгээр л тагнуулдах уу? Энэ гэр вэ штэ. Уул нь бол 4 хүн амтай байгаад байгаа байхгүй. Энэ үйл явдал бол 15 6-тай байсан биш. Тэрнээс хойш нэлээд олон жилийн дараа болж байгаа үйл явдал заа юу. Тэр байтугай 40-төөдөө Исав гэрэлцэн гэж гарч байгаа өмнө нь 2 эхнэр авсан штэ Кананаас. Тэгээд аагүй хоёр тэнд ярьж байхад Ребека зүгээр тэнд тагнуул хийгээ явж идэг төхөө. Та бодтоо бүр энэ одоо яатсан гэр бүл вэ? Үнэхээр. Гэхдээ энэ чинь бурхны төлөвлөгөөний гол дөрүүдгээ та бодтоо. Эндээс одоо бүр бурхан үндэстэн гаргаж ирээд чамаар дамжуулаад бүх үндэстнүүд өрөөгдөн мөрөөгдөн гэдэг бүр амар ариун амлалтаа өгцөн гэ бодооч та. Зүгээр энэ амьдралын уншихтаа бид нэр зүгээр ёо ямар амар гэр бүл вэ? Энд чинь бүр зүгээр дотроо те унтчихгүй зүгээр бие биенийхээ яриаг сонсоор зү ячаад амар зэлтэй бүгдээр амар уран ухаантай бүгдээр амьдралын ухаан бор хар шар улаан ухаанууд нь хоорондоо уралдаж идэг наацсан зүгээр. Тэр Ребека сонссон. Тэр Ребека Лабаны дүү. Тэр яач гар хөнгө суухгүй. Тэр яста юу вэ хөө? Яста зүгээр би наад тал дээр чинь бол зүгээр барбис шүү хөө. Боёг хэлдэг. Барбис роо би зүгээр. Ребека хүүдээ хэлдэг. За. Цаан чинь юм босгоо байж байна. Тэгэхээр ингэнэ. Яв. Минийхөө. Одоо ааваасаа чи аавынхаа эцгийн ерөөлийг хүлээж ав. Тэгэхэд Яаков хэлдэг. Хүүе. Энэ гэхдээ би энэ гэр бүлийг ерөөсөө муулах гээгүй шүү заа юу. Зүгээр л тэсто жинхэнэ бодит байдлыг ийм байсан. Гэж яг л хүний амьдрал шүү дээ. Тэгэхэд Яаков юу гэж хэлсэн бэхээр гүй ээж хэрэв аав намайг Исав биш гэж таньчих юм бол би өрөөгдөх биш би бүр хараагдчих шүү дээ. Тэгэхээр шүү дээ. Энэ хүмүүс ямар зарчмыг маш сайн мэддэг байсан бэхээр бидний хийж байгаа үйл шийдвэрүүд бидний хоёр төгсгөл дээр аваачдаг. Эсвэл би өрөөгдөн, эсвэл би хараагдана. Одоо эн чинь бүр яалтч байхгүй. Би бурханд итгэдэг юм шиг хараагдана гэж юус аахгүй. Тийм ээ. Та бурханд итгэдэг учраас биш. Та загалмай дээр хараалыг өөр дээрээ авсан Христэд итгэсэн учраас танаас хараал зайлуулагдсан. Гэхдээ та амьдралынхаа үйл дээрээ өөрийнхөө итгэл үнэмшил дээрээ гаргаж байгаа сонголт шийдвэр дээрээ яг тэр өрөөгдсөн нэгний дагуу байж чадж гэнэ үгүй юу? Бурхан биднийг застдаг нь ямар их зол вэ? Бурхан биднийг застдаггүй бол тэр биднийг залруулдаг бол тэр биднийг буцаага зам руу минь оруулдаг бол алгадаач чамаагүй. Бид нар тэгэл ташиж явсараа байгаад өөрийнхөө мэдхгүй тэр төгсгөл дээр яваад очино. Яаков бол мэдчихсэн. Гүй сэтгэл хөдлөөрөө хамаагүй ингэж хийж болох юм уу? Энд чинь би баригчвал ээж юу болох вэ? Энэ хүмүүс зүгээр хөгшин настай аавынхаа амнаас гарах үг өөрсдийнх нь амьдралыг тодорхойлно гэж мэдээд байна шүү дээ. Энд чинь үнэн байхгүй юу? Энд чинь ганцхан энэ гэр бүл дээр энэ чинь бүх ертөнцийн гэр бүлүүд дээр ингэж ажилладаг. Тийм учраас хүүхдүүдээ ээж аавынхаа үгэнд ор тэгэл болоо. Тэгэл сайхан амьдрал нэрэн шүү. Тэгэл болоо. Ийм амархан. Ээж аа үг хэллээ үгэнд нь ор. Тэгээ эзэн бурхантайгаа амьдр. Тэгэл болоо. Амьдрал чинь үнэхээр сайхан байх болно. Тэгээд ээж нь хэлсэн. Ээжийг барахгүй. Ребека хэлж байгаа байхгүй юм. Чамд ирэх хараал надад оногдгээ. Яа, ээжүүд бол яг л юм шүү дээ. Ингээл аавтай бол алалцсан шүү дээ. Дээрээс тийхгүй шүү чи. Би яан тастаж гаргасан юм шүү. Би гэл дайраад чи шүү дээ. Эмэгтэйчүүд бол амар. Нэг хүний хэлснээр эмэгтэй хүн эсвэл бурханд бүрэн баригдана, эсвэл чөтгөрт бүрэн бариулна гэж яг үнэн байгаад байгаа байхгүй юу? Зөвхөн өвш. За тэгээ цааш нь харъя. Тэгтээ чи зөвхөн миний үгэнд ор. Яваад ишиг авъя. Тэгээд тэр одож түүнийг авчирч ээжтэй өгсөн. Ээжийн үгэнд бол үнэхээр сайн ордог хүү. Тэгээд ээж нь эцгийнхэн дуртай сайхан хоолыг хийсэн. Ребека за тэрийгээс нэг мэдлгүй дээ.
Ребека гэртээ байсан ууган хүү Исавынхаа хамгийн сайхан хувцсыг авч баг хүү Яаковтаа өмсгөж ишигний арьсаар гар болон хүзүүний гөлгөр хэсгийг ороожээ. Энэ одоо юу вэ? Бүр Халлоуины баяр уу юу вэ манайхаа? Гүй бүр зүгээр жүжигт наадан болж идэг штэ бүр. Барахгүй ш. Үнэхээр Ребекаг бидний дотор Ребека ч байдаг. Бидний дотор Исав ч байдаг. Бидний дотор Яаков ч байдаг. Бидний дотор Исаак ч байдаг. Яг үнэндээ бол. Тийм учраас тос биднэр бялхсан байхын тулд энэ сав цэвэршүүлэгддэг. Үе маш хүчтэй цэвэрлэгээр ордог. Бурхан хизээж бохир савнд юмаа цутгахыг хүсэхгүй. Тэр энэ айлыг бол өстой үнэхээр цэвэрлэх айгүй гүн шаардлага байгаад байгаа. Гэтэ бурхан хизээж энэсээ буцаагүй. Бурхан ерөөсө бууж өгөөгүй. Уцаац энэ өстой бүр авдаг айл юм. Болио. Өөр айл олъё. Тэр үнэхээр тэгээгүй. Бурхан би за хэдүүлээ ертөнцид амьдарч байгаа 8 тэрбум хүнийг бодохоо болио заа юу. Та зөвхөн зүгээр л өөрийгөө бодчих. Би зүгээр ингээд зөвхөн өөрийгөө бодоход бурхны дэвчээрийн баяныг гайхдаг ш. Та нэрээ ой зүгээр энэ эмэгтэйг тэгсээ дэвчээд хайрлаач юу бас. Энэ бол агуу шүү. Энэ ямар тэгэхээр 8 тэрбум хүн гэхэр ч одоо бурхан бол үнэхээр арай л бурхан байгаад байгаа байхгүй юу? За, Ребека гэртээ байсан өөрийнхөө хийсэн амтд хоол талахыг хүү Яаковт өглөө жүжиг тоглож цааш бүр ядчих нөгөөдг нь юу ч харахаа болцсон заяа. Ерөөс ажиллаж байгаа юм амталж байгаа юм үнэрлж байгаа юм тийм ээ. Яаков эцэг дээрээ очиод аав минь гэж дуудсан аав нь би энд байна хүү минь чи хинбэ гэсэн. Яаков эцэгтэй хандан би таны ууган хүү Исав байна. Энэ ястаа зүгээр үнэхээр ямар торхгүй авч байгаа штэ. Би таны надад хэлсэн ёсоор хийлээ. Та өндөөж суугаад миний агнсан ангийн махнаас зоглож зүрх сэтгэлээсээ намайг өрөөж өгнө үү? Яг дуурайж байгаа байхгүй юу? Бүр одоо яг л ингэж л хэлдэг байсан баг. Исаак өөрийн хүүдээ хүү минь чи яасан хурдан агнсан бэ гэхэд тэр учир нь таны бурхан эзэн түүнийг надтай саадгүй учруулсан юм а. Яг энэ үед бол үнэхээр бурхан бол Яаковч байгаагүй, Исавч байгаагүй. Тэр Исаакийнх л байсан. Хүүхэд бол тэр хэллэгийг амар сурж байгаа ш. Тэгээ хуурдагдах хэрэггүй л дээ. Бидний хүүхдүүд үнэхээр бурхны гарт хүмүүжигдэх ёстой. Зүгээр тэд нар залбирж гэн гэд тэд нар эзэн минь гэж хашгирсан гэд бид нар хүүхдүүдээ үнэхээр болцсон юм байна. Амар агуу болцсон юм байна гэж бодох хэрэггүй. Энд ярьж штэ. Бүр та боддоо бурхнаар дуудагдсан Абрахамын хүү Исаакт хүү нөөдөөс нь хараад ингээ зүгээр те нүдээ алаг нүдээ тормолцуулаад ингээ сайхан удаа ярьж ингээ та боддоо та ингэж удаа ярьж чадах уу хэцүү дээ ер нь яа тэгэл бид нар нэлээд ариуссан учраас айгүй хэцүү бид нар ч бүр зүгээр ачин болно шүү нүүр мөр нүд ам нэрэлжлээ зүгээр тэгээ баригдчихна гэтэл энэ хүү болохоор яасан учир нь таны бурхан эзэн түүнийг надтай саадгүй учруулсан юм а гэж сийгчгүй хариулж идэг шүү. Исаак Яаковт хандаж үнэмшиж штэ. Одоо сүүлчийн шалгалт. Наашаа ортож ир. Үнэхээр чи миний ууган хүү Исав мөн үү биш үү гэдгийг чинь би тэмтэрч үзье гэхээр бас Ребекага ямар шуухан хэмжээний залчин эмэгтэй вэ гэдгийг бас мэдээд байгаа байхгүй юу? Та эднэр дээр үнэхээр хөвгчлөлтэй дүүхийг уншиж байна. Танаа гэр бүлд чи юм болдог бай. Тоо магадгүй шүү. Ер нь бол. Яа. За Яаков эцэг одоо эцэг Исаактай ойртой очихгүй болохгүй шүү дээ. Исаак түүнийг тэмтэрсэн. Дууч нь Яаковын дуу атал одоо өнөөдөр бол хэцүү шүү манайхаа. Хиймэл оюухан тэгэл янз бүрийн камер одоо бас барахгүй шүү манайхаа. Дууч нь Яаковын адил дуу атал гар чинь Исавын гар байна гэд түүний гар нь ах Исавын шиг үсрэг байсан учраас түүнийг ялгаж таньсангүй өрөөжээ. Тэгээд Исаак чи үнэхээр миний хүү Исав мөн үү гэсэнд Яаков тийм ээ гэлээ. Исаак надад агнсан ангийн мах авчраа. Би хүүгийнхаа агнсан ангийн махнаас идээд зүрх сэтгэлээрээ чамайг өрөөн ажиллая гэхэд Яаков түнд авчирч өгсөн тэр ямааны махч гэж мэдхгүй идсэн байгаа. Тэгээд тэр бас түнд дарс авчирч өгсөн бөгөөд тэрээр уусан. Тэгээд эцэг Исаак нь түүнийг өрөөсөн.
Хөө минь ээ наашаад өгөж ирээд намайг үнс гэхэд Яаков ойртон очиж түүнийг үнсэнд эцэг нь хувцсыг нь үнэртээд түүнийг өрөөн айдсалсан. Шалгуур явагдаа л байна. Одоо яалтчгүй Исавын хувцсыг хулгайлж аваад өмссөн чи яах вэ? Миний хүүгийн үнэр нь эзний ерөөс ямар бүр үнэмшсэн те. Эзний ерөөс нь хээрийн үнэр байна. Бурхан чамд тэнгэрийн шүүдрийг, газрын баялагийг, ариун их үр тариа, дарсыг хайрлах болтугай. Ард олон чамд зарагдаж үндэснүү чамд сүгдэн мөргөх болтугай. Чи ах トゥ нарынхаа эзэн болж эхийн чинь хөвгүүд чамд мөргөн сөвдөж чамайг хараасан нь хараалд идэгдэж чамайг ерөөсөн нь өрөөгдөх болтугай хэмэв. Исаак Яаковыг ивэн адилж дуусмагц. Яаков эцэг Исаакийн өмнөөс босоод гарч явсны дараа цааш нь жоохон уншчихъя за. Түүний ах Исав ангаас яг тэрийг гараа явсны дараа Исав орж ирдэг гэж байгаа юм. Англи хэлээр бол босож орж ирсэн. Тэгээд амт тоол хийсэн. Хөөх юм юу ч мэдгүй явж байгаа. Энэ Исав нэр үнэхээр гиний юм а тий. Хоол авчиж өгсөн. Эцэг минь ээ, үндий суугаа хүүгийнхаа гэсэн ангийн махнаас идээчээ. Зүрх сэтгэлээсээ намайгаа ерөн адсал нөө мариу хууран барьяач гэсэн. Эцэг Исаак нь чи химбэ гэсэн. Би таны ууган хүү Исаак байна гэв. Исаак ихэд цочирдан үгүй. Ихэд цочирдаг тэр бүр баг ухаалцсан. Бүр гүн шоконд орсон. Өөрийг нь тэгээ хуурчиж байгаа. Энд бурханлаг гэр бүл мөн үү? Манайхаа амар юу байхгүй юу? Тэгвэл надад ангийн мах авчирч өгсөн тэр хүн хинбэ? За бүр одоо хэнийг ч таних аваасан. Би чамайг ирэхээс өмнө бүгдийг нийтээ тэрийг өрөөцөн штэ. Тэр л гарцаагүй өрөөгдөн гэсэн. Исав эцгийнхаа үгийг сонсоод өндөр дуугаар бархиран уйлж эцэг минь намайг өрөөн ажиллаач намайг just тэгээч гэсэнд Исаак чиний дүү заллан ирж чиний өрөөлийг авчихжээ. Яа гэрээрээ заллан байд хийдэг хүмүүс аюу аюултай байх нь штэ тий. Исав түүнийг Яаков гэж нэрлэдэг нь онсон бусуу. Түүний намайг мэхэсэн хоёр дахь удаага боллоо. Тэрээр ууган хүү байх миний эрхийг авчихад одоо бас надад оногдох өрөөлийг авчихлаа гэж хэлээд надад хүртэх өрөөл ажил танд үлдээгүй юу гэсэнд Яаков Исавд хариулж би түүнийг чиний эзэн болгож бүх ах トゥ нарыг чинь түнд зарцаар өгч бас үр тариа дарсаар түүнийг хангасан учраас хүү минь одоо надад өгөх юм юу ч алга гэсэн. Исав эцэгтэй хандаж эцэг минь танд ганцхан өрөөлөө гэдэг юм уу эцэг минь өрөөгөж намайг бас өрөөгөж гэж чанга дуугаар уйллаа. Библийг хэлэхдээ тэр чанга дуугаар уйлсан ч ямар ч орон зай түнд олдоогүй гэдэг. Түүний эцэг Исаак түнд хандаж чиний суух газар бол одоо яг нэхэд байгаа юм чи нэг юм хэлнэ шүү дээ. Чиний суух газар бол газрын баялагаас хол. Тэнгэрийн шүүдрээс ч хол. Чи сэлмээрээ амьдран дүүдээ зарагдана. Хизээч чи уяанасаа тайлагдсан тэр цагт чи түүний буулгыг хүзүүн дээрээс авч хаяна гэжээ. Эцэг нь яг өндөө бол Исавыг чи сэлмээрээ л хоолоо идэж амьдрна гэж юусэн байдаг. Сэлмээрээ л амьдрна. Чи байнга бусдтай тэмцэн, байнгын тэмцэл донд байна гэж. Эцэг нь Яаковыг ерөөсөн тэр өрөөлөөс олж Исав Яаковыг үзэн ядсан. Өөртөө эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учраас би дүү Яаков ална гэж хэлжээ. Ууган хүү Исавын энэ дотроо хэлсэн үгийг Ребека амар уртж ихээрээ лакатардаад сонссон байж идэг штэ манайхаа. Энэ ямар амар эмхтэй вэ? Зүгээр тагнуулын төв газар цаашаа төхөө бүр. Исавын төлөвлөж байгааг Ребека мэдсэн. Тэг мэдээж Ребека аргаа зохиосон. Тэгээд чи явах хэрэгтэй байна. Миний ах Лабан руу зугтаж очив. Ахыгаа уурыг гартал хэдэн өдөр түүнтэй хамт бай. Ахын чинь уур гарч өөрт нь хийсэн зүйлийг мартвал би чамд хэл явуулж дуулган чамайг тэндээс авчирья. Яалаа гэж би та хоёрыг нэгэн өдөр алдах билээ. За нэг ийм үйл явдал болсон юм аа манайхаа. Дараад нь яасныг та нар мэднэ. Тэр явсан. Лабанид очиод хэдэн өдрийн дараа эргэж ирээгүй. Яг 20 жил болсон. 7 жилдээ үндсэндээ 14 жил хоёр охиныхын төлөө ажил хийсэн. Үлдсэн 6 жилд нь Лабаны малыг өсгсөн. Ингээ 20 жилийн дараа хөвгүүдээ бүх одоо эхнэрүүдэд дагуулад, татвар эмсээ дагуулад буцаад нутагтаа хурж ирсэн. Нэг ийм л үйл явдал болсон. Гэтэ хэргийн учир бол их тийм зал малиндаач байгаад байгаа юм биш.
одоо тэг хинээсээ илүү ухаантай хэнийг одоо илүү давж залдах нь гэдэгтэй ч байгаад байгаа юм шиг. Тэгэл бид нар ч гэсэн бид нар энэ амьдрал дотор амьдраа явж байхдаа бид нар өөрөө ирэхгүй ийм юмнууд руу ордог. Заа яа дээр тэр болохгүй тэр байцаагч уулзахаар тэгэлэнтэй цаа яах вэ? Яавал энийг аргалах вэ? Биднэрт бол энэ ухаанд үргэлж ажиллаж байдаг. Үнэхээр аймаар. Хэргийн учир юундаа байсан бэ гэхээр Бурхны Авраамыг сонгосон сонголт дуудлага тэр гэр бүл дээр маш хүчтэй ажиллаж байсан бөгөөд яг энэний төлөө л энэ хүмүүс бүр дотроо бүр алаан болж байгаа байхгүй юу? Өөр юуны ч төлөө биш. Нэгнээсээ илүү хөрөнгөтэй болох ч гээгүй. Үгүй. Тэд нар зөвхөн тэр амлалт минийх болох ёстой. Тэр амлалтыг би авмаар байна. Энэ амлалтыг би бүр хуураач чамаагүй авмаар. Тэр зал хийгээ чамаагүй. Хамаагүй бүр алалцаач чамаагүй. Би авмаар байна гэсэн нэг тэг Бурхны амлалтыг л тойрсон нэг маш том тэмцэл явагдажсэн. Тэр тэмцлийг эдгээр зөвхөн хүний ухаанаараа гүйцэтгүүлэх гэж л хичээсэн төдий. Тэд нар Бурхан бид нар яг адилхан л да Бурхан бидэнд амладаг бидэнд гайхалтай амлалтуудаа өгсөн. Одоо өнөөдөр ч гэсэндээ тэр намайг дүүргэн гэсэн тэр дүүргэн л гэсэн бол дүүргэн. Тэгтээ би хэлж штэ. Тэр биднийг буруу юм хийсэн ч дүүргээд байх юм биш. Тэр заавал ариусгана. Тэр заавал цэвэршүүлнэ. Тэр заавал юмн дундуур гаргана. Бурхан бүр хэдэн хоногийн ажил биш бүр 20 жилийн ажлыг Яаковд бэлдсэн байгаа шүү дээ. Тэгээ Яаков хурж ирсний дараа Йосеф баригдаад явдаг шүү дээ. Үгүй. Тэгээ Йосефийг алагдсан гэж хэлдэг шүү дээ. Хүүтэйгээ уулзах хүртэл дахиад бараг 20 жил. 17-8 байхдаа явсан хүүтэйгээ 39 байхад нь уулздаг тэр. Дахиад 20 жил. Яаков бол бүр үнэхээр шигшигдсэн. Бүр үнэхээр бүр байя гэтлээ тэр бүр ямар тийм зал мэхний уул мөр эцэг таслал үлдэхгүй болтлоо тэр зэвэршүүлэгдсэн байхгүй юу. Одоо миний асуулт юу? Хэн ялсан энэ дунд? Ребека ялсан юм уу? Яаков ялсан юм уу? Исаак ялсан юм уу? Исаак ялсан юм уу? Үгүй, ганцхан Бурхан л ялсан. Бүгдээрээ бүтэхгүй итгээд байсан. Бүгд энэ дөрвийн хинэн ч ялагчийн байр суурьнд очиж чадахгүй. Исаак танихгүй байсан. Би мах бодит туйлын сул дорой байсан. Тэр сүултээ бүр хин орж ирээ хэнийг өрөөснө ч мэдгүй болтлоо бодилж байсан. Ребека тэр одоо хайш тагнуул юм уу юу юм бэ? Амлалт байгаа тэд нар итгэжсэн тэд нар аавч гэж бодож байсан. Гэхдээ өөрийнхөө сурсан аргаар өөрийнхөө л мэддэг ухаанаараа өөрийнхөө л амьдралыг авч явдаг ухаанаараа тэр энэ бүхнийг гүйцэлдүүлнэ гэж бодсон. Харин Бурхан тэгдэггүй. Бурхан амлалтаа бидний амьдралд гүйцээ. Гэтэ тэр өөрийнхөө арга замаар л хийнэ. Харин биднийг зэвэршүүлнэ. Тэгээ хэн магтагдах юм? Бурхан магтагдана. Яа гэвэл эцсийн бүлэгт ийм аимшигын холион бантан дундаас Бурхан 12 овгийг төрүүлж чадсан уу? Чадсан л ахгүй юу? Бүр ямар ч чадамжгүй гэр бүл байгаа зү энэ. Чадамж байхгүй. 2 хүү, 2 ихэр хүү хоорондоо бүр өстөн болж штэ. Гэтэл Бурхны амлалт тэдний чихэнд хангинастай л байна. Би Израиль бүтэн овг биш овг бүтэн үндэстэнг би болгоно. Үндэстнүүд ирээд чамаар өрөөгднө. Та нарын үрсэд тэнгэрийн хот шиг байна. Далайн ис шиг байна. Та нар тэр газрыг эзэмшиж амьдрнаа. Тэр амлалт тэдэнд байна. Бидэнд өгсөн амлалтууд бидний амьдралд үндэ бол амар хэрэгжиж байгаа шүү дээ. Бид нар тийм учраас магтаал хүндлэн тэрэнд байдаг байхгүй юу? Бид нар дарах замаараа гүйцэлдүүлсэн биш өрөөсөө. Бүр бид нар тэ сүулт нь гарч ирээ ангаан төхөө ийм хогийн байхад хүртэл таны амлалт биелсэн байна шүү дээ. Ребекач тэр одоо Яаковч тэр Яаков фараоны өмнө зогсож байхдаа юу гэж хэлдэг вэ? Би өстө үнэхээр амаргүй амьдралыг туулсан юм аа. Тэр бүр үнэхээр жинхэнэ утгаараа даруусгагдсан байхгүй юу? Бүх юм танаас. Бурхан түүнийг 12 хүүхэдтэй болгосон. 12 хүүхэд нь 12 овог болсон. Тэр 12 хүүхэд дотроос авах хүн хэн байсан? Ер нь хэцүү шүү дээ. Хамгийн ууган хөр Ревен. За яах вэ? Йосефийг аврыг гэсэн бодолтой байсан. Алчи гэж бодоагүй. Гэтэ тэр аавынхаа татвар эмтээ унтсан. Байж болох ах トゥ хоёр нийлж байгаа бүхэл бүтэн хотын ирчүүдийг хүүс тэмтэрсэн. Байж болох бүхий л хэмжээний гэмт хэрэгүүдийг үйлдэх бүрэн чадвартай ийм хүмүүсээс Бурхан үндэстэн бий болгоно гэсэн. Тэг эцэст нь хин бий болгосон юм?
Бурхан бий болгосон. Лавлын хүмүүс бий болгосон шүү дээ. Би мундаг байсан гэж хэлж чадахгүй байх. Тийм учраас бид нар түүнийг магтдаг байхгүй юу? Таныг магтъя. Та зохистой юм аа үнэхээр. Бидний амьдрал дээр байна шүү дээ. Одоо Исав хоол хараад турж өгөх шахацсан тийм ээ, өссөн бүр туурж өгөхөд туглын хашаа мөрөхгүй явж исэн Исав харахтаа тэр ууган хүүгийн ирэх бол үнэндээ зүгээр инээдтэй санагдсан байхгүй юу? Үнэндээ хоол бид нар өсгөрөө тэгдэг штеп бүр дотор мотор чичрээд бүр ингэж мингээ бүр ёо хаста бүр толгой молгоо ирээ хүүтэ өсч яхаад бүр аюул болдогсаа тэгсэн л байх л да. Хоол идсэн. Тэгтээ тэр ингээл их тийм амар сүнслэг шийдвэр гаргаал л та. За байж би ихлэ шийдвэр идхүү болох уу ууган хүүгийн ирэхэ худалдах би нэг шийдэх хүчөөгч тэгж бодоагүй. Зүгээр л хоол зүгээр амьдралын бидний анзаардагчгүй ийм жижигхэн үйлдэл Исавын амьдралыг зүгээр тодорхойлоод аль чиглэл рүү явах вэ гэдгийг заагаад өгсөн баа шүү дээ. Ямар амар вэ энэ одоо. Тийм учраас Есүс Христ хэлсэн байгаа байхгүй юу? Матай номын 6 дээр. Үгүй та нар бурхныг нэгт тавиа. Идэх хоол ч биш, өмсөх хувцас ч биш гэдэг чинь Есүс битээ юм эд битээ хувцас өмс шалтан нүцгэнгүй гээгүй. Энийг нэгт тавьчих юм бол Исавыг санаарай л гэсэн санаа шүү дээ. Исавыг санаарай яалаа гөлгөө юу боллоо яалаа гэдэг шиг Исав юу боллоо. Исав дараад нь ихэр татан уйлсан амар уйлаад ч гэмшилд зай олдоогүй юм а түнд гэж байна. Тэгэхээр бурхан мэдээж язгааргүй сайн сайхнаа бидэнд хэмжээсгүйгээр өгдөг түн тэр бол үнэхээр гайхалтай боловч пак гэж хаагдсан юм тэр буцааж нээж чадахгүй шүү бид нар. Тэр өнгөрөөс бандан тассан шүү. Тэм учраас Есүс Христгүй та нар идэх хоол, өмсөх зүүх энэ амьдралын энэ өдөр тутмын хэрэгцээнд энэ дэлхийн хүмүүс үхэн хатан яаж зүтгээд байдаг тэр шиг битгий зүтдэг. Бүх анхаарал чинь бурхан дээр байг. Харин бусад зүйл нь дараад нь орж ирж байгаа байхгүй юу? Түүнээс тэр биднийг сайхан хувцлаасаа, сайхан амьдраасаа гэж хүсдэггүй. Хүсчил таараа штэ. Энд өрөөсө битээ эргэлз. Нэг хэсэг тийм бүр урсгал байсан те. Бурхан биднийг айгуу гой байгаасаа гэж хүсдэг юм байна. Амар юу ч хамаагүй хог мог хаах нохооны хоол идээд ингээ. Тэр тэгж хүсэхгүй мэдээж хэрэг. Гэхдээ тэр мөн аяг хоолноосоо бурханлаг сүнслэг зүйлийг худалдаад яваад байгаа ч гэж тэр бас хүсэхгүй. Үдсэн яддаг тийм юм яг. Тийм учраас энэ аимшигтай бодлон, хуйвалдан, энэ учир замбраа нь олдохгүй, хизээ дуусах нь мэддэхгүй, бүр зан чанар манар гэж зүгээр болио би Авраамын удан биш ээ гэж хэлмээр ийм гэр бүл дотор ч гэсэн бурхны амлалт бүрэн биелээ болсон учраас бурхан магтагддаг. Тэр тэгж ялж гарна та бидний амьдрал дээр. Уусаа ялдаг тэнд ялдгүй мөн чанар гэж байдгүй. Харин бид нар түүний цэвэршүүлэлт, бид нар түүний ариусгал, тэр процесс, тэр үйл явцаар нь бид нар зүгээр дугаа ороод явах хэрэгтэй. Тэгвэл харин бид нар дүүргэгдснээрээ бусдыг дүүргэнэ. Бурхны төлгөөр тэртээ дүү яваад байна. Өнөөдөр би алтлаа одоо өнгөрсөн 7 хоногт би библийг уншиж баларч гисэн. Балар залбирч зүгээр шинжилгээд энд ч очиж бүжиглээд тэд ч таанцсаар хэлвэр гижсэн ч бурхны хамлалт ажиллаж байгаа тхүү. Тэр бүрстэй яана амар юм байсан амар сата палаж өмсчихэд бүжиглээгүйгээд идэх шүүс болич миний хүүхэд биш мэс тэр тийм бурхан биш тхүү. Тэр ялгууснаар ажиллаж байгаа тэр хийх ёстойгоо хийж байгаа тэр зүгээр тэр манига зүгээр яахаа мэднэ. Сүүлийн түүх. За одоо Яаков буцаж ирж байгаа. Яаков ч тэнцэж нөгөө Лабаныг барж идэх гэж аюул олоод бүрдээ болдсон шүү дээ сүлдээ бүр заасан болив байлаа. Тэгээд одоо энд юу харагдсан бэ гэхээр Яаковын оюун санаа зүрх сэтгэл нь бурхнаар шинжлэгдэж өөрчлөгдөх тусам тэр яг манжуулаад байгаа юм шиг болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл тэр бүхэл бүтэн 14 жил ажилласны дараа залиар орж ирсэн Лиа гэдэг ихнэр байгаа. Гэтэ Лиа бол үнэхээр гайхалтай эмэгтэйсэн байли та нар бүр амьдралыг уншаарай. Рахел гээд одоо Яаковын бүр үнэхээр хайртай байсан ихнэр маш үдсгэлэнтэй. Лиа бол тийм царайлаг байгаагүй гэдэг гэвч хэм мэдвэ бөмбөд. Хоёр эхнэрийн төлөө 14 жил ажилласан. 14 жил ажиллаад ингээ эргээ харсан чинь түнд юу ч байхгүйсэн. Шудраг үннээр яваад юу олж долоох юм бэ гэдэг. Чи бас тийг дандаа бити ингэж гэдэг. Харин бурхан түүнийг яг иймэр амьдрал гэсэн.
Тэгээ бурхан түүнд харин өөрийнхөө аргыг зааж өгсөн. Бурхан бол залим ихийг хизээж зөвшөөрөхгүй. Өөрийнх нь амлалтыг хүртэл тэр залим ихээр гүйцэтгүүлэх тэр заавал тэр хүнээ цэвэршүүлнэ. Заавал тэр хүнээ засна. Заавал тэр хүнээ залтай байсан бол залгүй болгоно. Тэр заавал цэвэршүүлнэ. Тийм учраас тэр Яаковын 20 жилиг тэнд бэлдсэн байгаа байхгүй юу? Тэгээд Яаковт хэлсэн. За тэр бурхны арга бол маш цэвэрхэн арга байсан. Шудраг арга байсан гэж юу хэлмээр байна. Маш шудраг хөдөлмөрлөөд бурхны зааж өгсөн аргаар маш их хөрөнгөтэй болсон. Яг үнэхээр их хөрөнгөтэй болсон. Маш их зүйлтэй болсон. Тэгээд хөвгүүд нь ч маш том болцоос нь хамгийн том нь одоо 20 орчим настай гарч ирсэн гэвэл хамгийн бага нь Йосеф хин Бенжамин хараахан төрөөгүй байсан шүү дээ. 6 настай байсан гэж бодож байгаа. Хамгийн том нь Рюбен 20-тай байсан болов гэж. Тэгээд тэд нар гараа явдаг. Тэгээд эхнэртэй хэлтгэлтэй хоёр эхнэртэй. За нөө чинь нөгөө сүүлийн 6 жил болохоор зэрэг нөгөө Лабаны малыг өсгсөн байхгүй юу? Цэвэр Лабаны малыг одоо тоо толгойг нь олшруулахын төлөө ажилласан гэсэн. Тэгтээ Лабантай гэрээ хийсэн те. Та нар гэрээг мэднэ. За алаг тушмын мал гарвал би аавна шүү. Ямар ч толбгүй байвал таних болгоё. Харин бурхан арга зааж өгсөн учраас гарсан бүх төлөв нь алаг байсан. Ингээд одоо Яаков бүр үнэхээр цэвэр шударгаар энийг шудраг биш гэж хэлхийн аргагүй шүү дээ. Лабан шудраг биш байсан шүү дээ. Тийм учраас манайхаа биднэрт үнэхээр найдвар байна. Монголын компаниуд, Монголын ажил олгогчид тэд нар шудрагч бай, шудраг бусч бай. Бидний бурхан бол шудраг өдөр бүр яаж иж байгаа шудрагасаа таны ажиллаж байгаа газар тогтоо нугасаа. Би хүүхдүүдийнхаа төлөө тэгж залбирдаг. Та бүр үнэхээр өрөөгөж компаниудыг. Та бүр үнэхээр тултал өрөөгөж. Та бүр өрөөлөө овоолооч. Яад ил тэр өрөөл дотор чинь цэвэршүүлэх ажиллагаанууд хүртэл хамтдаа явагдаж байгаа байхгүй юу? Бид нар ярихгүй бол яаж тийм явагдах юм? Тэгвэл дуугаа ингээл байгаад байх юм бол яаж явагдах? Яаж шудраг бусан зайлах юм? Эсвэл яаж шудраг сайн үлгэр загвар болж байгаа компаниуд би энд байна гэж гарч ирэх юм? Бид нар ярихгүй бол гарч ирэхгүй шүү дээ. Тэд нар гарч ирэх юм бол тийм учраас би жигүүрийн компанид хайр найргүй шеэрлдэг шүү дээ. Ёс суртахуунтай бүр үнэхээр тэ арай өөр сэтгэдэг, өөр боддог төхөө. Тийм хүмүүс гарч ирэх юм бол загвар гараад ирэх шүү дээ. За ингэ бутсан бүх юм аваад хоёр эхнэртэй хэлсэн. За би танаа аав өөрчлөгчжээ үнэхээр өөр болсон байна. За аав чинь хүүхдүүд ч гэсэн хөвгүүд ч гэсэн үнэхээр биш болж би ер нь харь. Бурхан түүнийг харь гэдэг угаасаа. Ингээ явъя гэсэн чи эхнэрүүд нь тгий гэсэн. Рахел юу хийсэн бэ гэхээр аавынхаа гэрийн шүтээнийг хулгайлж авсан. Би одоо бүр тэгж залбирхаа болсон шүү дээ. Яаков биш дээ. Маш том одоо их залжин хүн байсан. Амьдралын хар ухаан сайтай. Яаж иж байгаа л ингээл хөөрхөн те аргалал ингээл хотл үнэн ярих газарт нэвтэйхэн аргалал ингээл авчдаг болохгүй ямаа маманы арьс өмсөж байгаа ч болох нь ингээл авчдаг хүн байсан. Тэгтээ тэндээс гараа явж хахад тэр Яаков үхсэн байсан байхгүй. Тэр хэнийг ч заллах бодлого тэр зүгээр бурхантай алхаж сурцсан байсан. Тэр үнэхээр цэвэршүүлэгдсэн сав бөгөөд түүгээр дүүрэн ариун сүнс байлаа. Тослогдсон байлаа. Бурхан минь тааштай залмигтэй Лабанаас зайлуулаад өгч тэгвэл би алах гээд байна гэд гарсан. Гэсэн чинь Лабанаас профессор зэрэгэлтэй залтай охин хажууд нь явж идэг шүү дээ. Яагаад гэж? Тэгэл тэд нар явж байгаа Лабан араас нь хөөж ирдэг. Тэгээ Лабан бөө юм болдог. Чи яхаараа хулгайч цутааж гардаг юм ба. Өөрөө тийм зан гаргаагүй юм шиг. Тэгээ Яаков хэлсэн. За ийм учиртай би ингээд гарсан. Би танаас айсан. Таныг явуулахгүй байх гэж бодсон. Гэхдээ яг үндэ бол та ингэж хандж ирсэн харин яг үндэ бол бурхан тэгж хандсан юм а. Тэгээ одоо би харж явна. Яг урд өдөр нь бурхан Лабантай уулзсан. Би түүхийг давчилж штэ. Лабанд хийсэн. Гар үрээд үзээрэй. Миний үн шүү. Лабан мэдсэн. Би гар өрөхгүй. Тэгээ Лабан хэлдэг эцсийнхаа аргыг сумалдаг. Түл чи яг ч миний гэрийн шүтэнийг авч авсан юм. Яаков үнэхээр аймаар үг хэлдэг штэ. Олох юм бол хэн авсан тэр хүн үхэг. Хамгийн хайртай хүн авц. Хиний толгойд орж ирэх юм бэ? Хамгийн хайртай эхнэр нь те эзний зам дээр хоёулаа гүтэлцөө хотын сүмрийг алхаж байсан баа гэж харман дотор те шүтэн аваа явж ингэж хэн мэдхий. Тэгсэн чинь нөгөө юм те Лабан бол амар нэгждэг. Бүр нэгэнгүй нэгждэг. Тэгээд одоо Рахелийн майханд орж ирдэг. Рахел шүтэнийг нь доороо тавиад дээр нь сайхан тэмээний хэдрэг тавиад суудсан байсан.
Аава уучлаарай, сарын тэмдэг ирсэн учраас би танд босож чадахгүй нэ, хүндэтгэл үзүүлж чадахгүй. Намайг уучлаарай. Аав нас за яг би яг сууж гэж хамаг юм. Үртэл зүгээр Рахилийн хажуу зүгээр банг байдаг штэ бүр ерөөсөө. Барахгүй шүү Лабаныхны үнэхээр. Энэ бас маш том загвар гэж боддог. Бид нар Христэд итгэхээс өмнө бид нар бүгд Лабанжсан оюун бодолтой байсан. Өөрөөр хэлбэл зарим чи хэлж магадгүй би ёстой хүн мэхэлж байгаа шүү. Мэхэлж байгаагүй шүү. Би яг мэхлэл тал дээр нь яриаг байна. Энд чинь зүгээр амьдралаа авч явдаг арга ухаан тал дээр ирээд байна. Бүгд л залилдаг ч байна уу, яадаг ч нэг тийм амьдралаа авч явдаг нэг тийм ухаантай бүр тэр байтгаа амьдралаа авч явахад хэрэгэлдэг шүтэнтэй. За болоорой сувтаага би ёстой шүтэнгүй шүү. Би чинь бүр атеист байсан хүн шүү. Надад ямар ч шүтэн байхгүй гэж хэлж болно. Байдаг л байхгүй бид нарт. Хүмүүс ярьдаг штэ. Би ингэж би цэнхэр цамцаа өмсгөр зэрэг ингэ аюу гой номлоод идэж штэ. Ингэ аюу тийм тослоо орж ирээд идэв. Тэгэл ингээл одоо тэгээ ийш тийш явж захтай цэнхэр цамцаа байн аваад ингээд өмсөөл. Тэгээ сүмийнх нь бүр мэддэг. Манай пастор нөгөө тослоотой цамцаа өмсчих. Бид нар энийг зүгээр л тоглоом шоглоом боддог байхгүй. Яг ийм юм л байж идэг байхгүй бид нарт. Тэр эмэгтэй Рахел энийг аваа явуул би хүний нутагт яахчгүй. Миний хүүхдүүд ч яахчгүй, миний гэр бүл ч яахчгүй. Яг л би танихгүй газар л очиж байна. Тэнд намайг ямар ч нөхцөл байдал огтай билээ. Тэгэхээр энэ аавын маань гэрт аз авчирдаг учраас бүр одоо талисман ч гэж болно шүү дээ. Тэр чинь юу гэдэг лээ? Талисман гэдэг те монголоор биш. Тэгээд аваа явсан байгаа байхгүй. Эндээс маш том үлгэр завгаар харагдаж байгаа. Нэг талд, нэг герт, нэг орон дээр нэг орыг хуваагаад байж байгаа. Эрэгтэй эмэгтэй хоёр шүү дээ. Нэг талд үнэхээр юм туулаад Христийн оюун ухаан бүр дотор нь ажиллаад бүр хуучин хүн үхсэн, цоош нь болсон. Исаавч танихгүй хүү Яаковыг. Тим нэг Христийн одоо оюун бодолтой нэгэн. Нөгөө талд нь нөгөө л хуучнараа юм аваад явдаг. Нөгөө л хуучнараа аргалдаг. Бүр хараа та нар үе өнгөрөх тусмаа бүр улам чадварчаад байгаа байхгүй юу? Лабаны дүү. Тэгснэ Лабан өөрөө. Тэгснэ бүр охин дээр нэрсэн чи бүр ген бүр амар чадварлаг ажиллаж идэг. Тэгээ Яаков тэрийг аваагаар авцсан. Гэтэ энэ нь болохоор зэрэг би өнөөдөр дахиад тэнгэрлэг ухааны дагуу ярих юм бол бид нар гэртээ очичоо за бачааргалаа чамд яагүй юм байна уу? Бачааргалан сувда чи яа чамд Рахелээс зөндөө юм байд юм. Би юусэн эр юм хооронд яа саях гээгүй. Би зүгээр л бидний дотор ийм хольц байх ёсгүй л гэж хэлэх гээд байгаа. Бидний оюун санаан дотор байгаа. Энийг бол үгүйсгэх аргагүй. Бид нар өөрийн мэдхгүй хуучин арга руугаа өөрийн мэдхгүй шүтэн лүгэ гүйцэн байдаг. Ингээл амьдраад ирсэн. За энэ бол өстой би юу нэг ингэж боддоо ш. Та өөрийг анзаардгүй те. Би юу нэг ингэж боддоо ш. Би юу нэг ингэж хийдэж ш. Би юу нэг ингэж бие авч ud. Би юу тэгчдээ штэ. Бүр нэг тийм аргатай, бүр нэг тийм сурцтай. Энд чинь өөрөө Ребека аахгүй юу? Гэвч Рахел бол үнэхээр гоо үзэглэнтэй эмэгтэй л те. Гэтэ үнэхээр бидний өөрчлөгдөхийг хүсдэггүй төрөлхийн тэр ухааныг үргэлж санагдуулдаг бид нарт салдаггүй юус. Тэр Рахел Яаковын амьдрах ёстой газарт очиагүй замдаа нас ордог шүү дээ. Баг хүүгээ төрүүлээд нас ордог. Тэр өдгөө Рахелийг Авраамын оршуулган дотор ч авчиж чигээгүй. Ганц эмэгтэй. Мэдхүү та нар. Ребекаг тэнд оршуулсан. Лияг тэнд оршуулсан. Рахел бол тэнд оршуулгадаггүй. Замын хажууд оршуулгдсан. Тэгээ бидний энэ оюун ухаан үнэхээр замд гийгдэж хаягдаасаа, цэвэршүүлэгдээсээ, үлдээсээ, бүр орхигдоосоо, оршуулгдаасаа бүр тэр одоо тэ өв мөврөө бүү ороосоо. Та боддоо Яаковтай хэрэг Канаан нутагт ороод тэр эмэгтэй үргэлжлүүлээд амьдэрсэн бол бас аваахан бодлооныг тарина шүү. Тэр 12 хүүхдийн дунд бол аваа юм утгах шүү бүр. Тэгэхээр энэ хүний энэ амьдраад сурцтай арга замаа олцсон те бүр могоош бүр хизээ яах вэ гэдгээ бүр мэдсэн хэнийг яаж аргалах вэ гэж байнга ажиллаж идэг бидний энэ бодол санаа ямар аюултай вэ энэ аялалт өөрөө
Юм учраас энэ үхэж алга болох болтугай. Энийг бид нар бүр зөвхөн мартах болтугай. Бүр өдрөөс өдөр шинжлэгдээсэ. Өдрөөс өдөр шинжлэгдээд бид нарыг бүр Есавын ухаан хүртэл танихаа болиосэ. Бүр Есав танихаа болоод бүр Бурхан өөрөө бүр бидэнтэй бүр нүүр тулан уулздаг. Биднэртэй бүр хамт амьдардаг. Бүр ямар ч тийм тэр хуучин бодол санаа бүр надад үндэ сонирн биш. Тэг яг үндэ бидний хүний төрлөх бодол санаанд чинь Бурхны хаанчлалт хэрэгтэй зийч байхгүй. Нэрээ шүү. Юу ч байхгүй. Энэ арай хэрэг болох байхаа гэдэг та Рахель шиг юм хум чирээ яваад байв. Гэхдээ би гэхдээ энэ миний шудраг зам чаас хэрэг болдсон шүү. Таны шудраг зам Бурхны шудраг ёсоор солигдохгүй бол юус болохгүй. Хэрэг хүний шудраг ёс ялдагдсан бол энэ ертөнц өнөөдөр шудраг устаа бариулах уу? Бариулахгүй шүү дээ. Энд яахарахгүй Бурхных бий болох ёстой. Тэгэхээр би танд өнөөдөр энэ ёр бусын цэвэр бурханлаг бодол санаанд бидний амьдралыг бүр эзлэх ёстой. Бүгдээрээ бидний дотор байж болно. Бид нар бүр үнэхээр бүгдийг агуулсан ч гэж болно. Исаак шиг байгаа, Исаак шиг байгаа. Бид цэвэршүүлэгдэх ёстой. Бид нар энэ дээр бурхантай хамтарч ажиллах ёстой. Харин бурхны амлалт биелэх тал дээр бид нар санаа зовох хэрэггүй гэсэн. Бурхан амлалтаа хэрэгжүүлэх бүрэн чадвартай. Бидний гэр бүлүүд ямар байгаа та бодож болно л да би ч гэсэн заримдаа ингэж бодох. Йоо өстө нэр яана бурхан минь тааста манай гэр бүлийг хараад яаж байгаа вэ? Ямар хэцүү юм бэ боддог. Гэтэ энэ түүх нэг талаас тайвширлыг өгч байна. Яг л бурхан үнэхээр бидний те болсон болоогүй дампуураагүй янз бүр тэр бүр зан чанар авир дээр хүртэл түүний амлалт тэглэхгүй байгаа байхгүй ерөөсөө. Зүгээр ялаад гарчиж байгаа шүү дээ. Тэгээд тэр нэг бүтэн үндэстэнгээ гаргаал авсан байгаа байхгүй. Тэр үндэстэн бүрдүүлсэн хүүгүүдийн амьдралыг уншвал баг толгойтой ус нэг нэгээрээ болсмоор гисэн ч гэсэн бурхан ялсан юм а. Тийм л учраас бид нар түүнийг магтдаг. Өөрсдөө биш. Би биш. Харин та юм а. Харин та цэвэрлээрээ. Та ариусгаарай. Яг л миний дотор байгаа тос юулэгдэх ёстой. Юулэгдээд бүр юулэгдээд байх ёстой. Эзэн л очих хүртэл юулэгдэх ёстой. Энэ ертөнц бүр Христийн хаанчлалтаар орох хүртэл юулэгдсэн байх ёстой. Энэ бидний анхаарал мөн баггүй. Танд талархаж байна би. Яг л таны амлалт энд байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүс, бидний гэр бүлүүд, бидний хүүхдүүд, тэдний хүүхдүүдтэй ямар ч саадгүй биелэх учраас би танд талархаж байна. Бидний бүтлгүүдэл, бидний дампуурал, бидний буруу зөрүү алдаа, дутагдал, онсон оноогүй шийдвэрүүд биш. Таны зориг гүйцэлд нь таны хүсэл биелэх учраас бид нар танд магтаалыг өргөж байна. Харин та биднийг цэвэршүүлэх үйл явцаараа явуулаарай. Бид нар гараад ирэхдээ таныг магтаж, гараад ирэхдээ танигдахгүй болтол өөрчлөгдсөн байх юм а. Яг л нөхцөл байдал биш, харин та биднийг өөрчлөх учраас үнэхээр танд талархаж байна. Тэгээ ирж байгаа он жилүүд, ирж байгаа өдрүүд, ирж байгаа сарууд таны ажиллагаа идэвхжсэн. Бид нар таны чимээг илүү сонссон, таны идэвхжилтийг илүү сонссон, таны зүйлс дээр соргог байсан. Үнэхээр итгэл дотроо бат найдвартай алхсан, авралт хүмүүсийг аваачсан, өвчтөе хүмүүсийг эдгээсэн, өгсөн нэгнийг дахин амьлуулсан гайхалтай өдрүүдээр дүүрэн байх болтугай гэж би Есүс Христийн нэрээр ярьж байна. Өвчтөе нь эдгэрэх болтугай. Найдваргүй найдвараа олж авах болтугай. Аврагдаагүй нь аврагдах болтугай. Халелуя. Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. Халелуя.